Зя ингээд мөнгөний подкаст 2 дахь дугаараараа ингээд инхүү ууцхад бэлэн болсон байна. Сонсогчтой өнөөдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд. За эхний дугаараа хүргэсэн одоо 2 дахь дугаар гэрийн даалгавартай ирж байгаа. Одоо яа энэ чи яг нэг тийм ичд яг нэг мөнгө олж байгаа юм шиг те. Үлгэр кинон дээр яг ингээд амар их газраас мөнгө юм олонгот ингээд бүр тэгж явж байгаа шиг шүү дээ. Би ч мөнгөтэй болсон байх гэж бодлоо. Яг хоёул уулзаагүй хэд хончоо 7 хончоо тий. Тийм баха. Эхний дугаарыг бич өдрөөс жааш гэд бодохоор 7 хоног юм уу. Хөл хорой тавигдаад одоо чинь өнөөдөр 3 дахь өдөр шүү дээ. Тийм. Тэгэхээр чин тэр чинь хөл хорой тавигдахаас өмнө байсан гэж баг ойлоод 5 7 бараг 7 тийм ээ. Тийм ээ. За ажил эхлээд ажил ер нь яаж вэ? Одоо хөл хорой болоод ажил төрөл нэмэгдэж байна. Эрс. Ер нь нэмэгдэж байна. Одоо ингээл завгүй өдрүүд эхэлж байна. Нөгөө өдөр болго ерөнхийдөө ингээл нэг юм төлөвлөгөөтэй ажилтай тий. Ямар ч байсан завгүй болоод эхэлж байна. Ажлууд эхнээсээ яригадаад хийгдэх нь хийгдээд за төлөвлөгөөнүүд нь гараад ингээл эхэлж байна. Ямар ч байсан завгүй эхэлчлээ. Завгүй өдрүүд эхэлчлээ. За өнөөдөр 2 дахь дугаараараа яг өнөөдөр нэг өнгөрсөн даалгавраа шалгаж малгах бол арай дэнцэн л хэрэг болно л доо. Юу ч болоог байх чинь за хэдэн дөрөвтэй болов яа. 7 хоногт хэдэн дөрөв цуглуулваа гэдэг. Тэр чинь бол маш хэцүү. Яг өдөр болгон бизнес хийж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн харагдаад бас тийм амар биш шүү дээ. Тэр чинь бараа бүтээгдэхүүнийхэн зардал мартал гээл те. Тэгэхээр ер нь бол яг баруунд бол Европод бол ялангуяа 7 хоногор амьдралынхаа санхүү систем эргэлддэг юм байна л та. Тэгэд яадаг гэхээр ерөөсөө 7 хоног түрээсээ төлдөг. Байрныгаа түрээсээ төлнө. 7 хоног болоод сар 7 хоног цалингаа авна. Бүх юм 7 хоног өрөөд. Тэгэхээр нэг удаа ингээд эдийн засгийн эргэлдэггүйгээ айгу хурцтай явдаг юм шиг. Гэтэ манай дээр болохоор сараар явдаг учраас тэр дотор чинь 15 хоногт бид нар чинь за цалин авдаг хүмүүс бол аванза аваад тэгээд 25 бүхс цалин гаргаж. Тийм. Тиймэрхүү юу. Би гэхдээ юу яасан. Ямар ч байсан 7 хоногч хэлээд нөгөө нэг ягаад ч подкаст эхлүүлсэн ингээд нөгөө яриад явж байгаа учраас нөгөө эн чин даалгавар болоод ирсэн учраас би одоо за энийг одоо ингэчий та тэгчий та гэж юм хайн хандхаас илүү хариуцлагатай хандаад эхэлсэн. Одоо чинь орж ирсэн орлогоо за эндээс би 40% гэдэг ингээд хийх хэрэгтэй гэдэг. Ямар ч байсан нөгөө голомтын данс руугаа мөнгөө хийгээд эхэлсэн. 40%. Тэгэл за 40% хадгалаад эхэлсэн шүү. За тэгэнгүүт яг бид ямарч нөгөө дараагийн дугаарт ороход бас нөгөө подкасттай цуг хамт яг надтай адилхан бас хадгалаад эхэлж байгаа хүмүүс байгаа хөх гэж бодож байгаа учраас ямар ч байсан би бол хадгалаад эхэлсэн. Тэгээд тодорхой хэмжээний бас үр дүнтэй гэх юм ямар ч өөртөө ямар ч байсан хийгээд эхэллээ. Тэгээ хамгийн ихний орлого нь айгүй сонирхолтой мөнгө байсан. 50,000 төгрөг байсан. За вакцины 50,000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр би шууд юу ачихгүй вакцины 50,000 орж ирэх нь за 25,000 шууд хийчихье. Яг 50,000 төгрөг дотроо ингээд нэг юм 60 40 гэж хуваах гэсэн чи айгүй жоох янгот. За ерөөсө 50 тавьдчихъя тий. Тэгэнгүүтээ шууд 25,000-ыг хийцээ. Тэг чи голомтын дансанд ба нэг 10,000 төгрөг байсан байна. Тэгээд нэг 25,000-ыг хийлээ. Тэгээ харин үйжсэн чинь сая сүүлд нэг юуны хөтөлбөрийн ажил орж ирээд. За тэндээс бол яг нэг үлэх нэг 700,000 төгрөг авсан. Тэгээ тэндээс 700-гийн анготаа шууд 300 нь панк голомт руугаа хийцээ хадгалсан. Тийм. Тэгэнгүүт чи одоо юу юм бэ? Би голомт дээр чи нэг 300,000 төгрөгтэй болчихж байгаа юм уу? Бас хөөхөн хадгалаад эхэллээ шүү дээ. 7 хоногийн дотор мэдрэмж нь ямар байна? Гоё юм. Тэгээд нэг юм өглөөдөө босч ирээл ингээл нэг хараал те ингээл нэг за энэ рүү би хийцэндээ за энийг одоо өгж болохгүй даа гэдэг. Энэ чинь юу вэ? Би нэг чинь 479,000 болсон юм шүү дээ. Голомтон дотор одоо. Чи ингээд нэг мэдсэн чинь 400-т болчихсон. Чи энэ одоо бас юуны хэдэн төгрөг хийчлээ мэдэхгүй. Ямар ч бас ингээд хийсэн. Нэг жижиг шажиг хамаагүй. Бас тийм бас нэг хүнээс нэг надаа өртөө байсан юм билээ. Тэгээд тэр хүний хорлогыг ингээд тооцоолохгүйгээр ингээд орж ирээл байгаа. Харин тийм байна. Тийм. Баг саг гэлтгүй хүнээс авсан барьсан юу ч хийдэг тийм байна. Хүнд өгсөн мөнгө энэ төр орж ирж байна. Тэгээд хүнд өгсөн мөнгө хамгийн гол нөгөө би авангуудаа яагаад ч юм нөгөө тэрийг ингээд нөгөө хүнээс авлах гэж бодоод авахаас илүү зөв ороод ирсэн чинь нөгөө би яаж иж орж иж байгаа орлогоо хуваагаар гэсэн учраас за хуваах хэрэгтэй гэл ерөөсөө тэрийг нэг мэдлгүйгээр шууд ингээл хуваагаал хийцэн байна л да. Тэгээд ингээд 479,000 төгрөг одоо ямар ч 7 хоногийн дотор хоримтлуулсан байна те.
Тэгэхээр гайхалтай мессеж байна. Мэдээлэл байна. Манайхан гэхдээ жижигтэй яг адил төрлийн ажил хийдгүү ч гэсэн тийм. Зүгээр л хүмүүс ер нь хуваар хадгална гэдэг чинь айгу тийм сонирхолтой байна. Гол нь одоо чи яг хэдийг хадгалж байгаа вэ? Хэдэн төгрөгөөс хэдийг нь вэ гэдэг яриа биш. Чи бол багыг олсон ч хуваараа хуваач чинь, ийг олсон ч хуваараа хуваач. Тэгээ хамгийн гол нь би нөгөө ингэж бодлоо л доо. Яг ойрын хугацаанд надад орж ирэх орлого ерөөсөй байхгүй гэдсэн л та. Одоо би за энэ яг юм төлөвлөгөөтэй гэсэн. Яг нөгөө карантин байсан гэсэн. Тэгээд ажил тодорхой биш байсан. Тэгсэн чинь нөгөө нэг орлого орж ирэхгүй. За яана би одоо хизээ мөнгө орж ирж хувааж хийнэ. Яана 2 дахь дугаар орж ирэхэд би бараг орлого орж ирээгүй. Хувааж хийх мөнгө байхгүй гэсэн сууж явах л гэжсэн чинь яг тэр нөгөө нэг хоёул подкаст хийсний маргааш өглөө данс руу дүнг мөнгө орохгүй. Гайхаа харсан чи вакцины яасан 50,000 төгрөг. Хүш ичэн бас 50,000 төгрөгсний чи орлого байна шүү дээ. Ямар за ер нь энээс эхлүүлнэ гэж одонготаа шууд хийцэн байхгүй. Тэгэл мэдгүй. Тэгэл хийцэн чинь араас нэгэл өөрөө мэдлгүй шууд ажлууд ч юм уу орлогод орж ирээд байгаа юм шиг санагдаад нэг тийм санаад байгаа явчлаа. Тийм мөнгө дуудаад явцсан юм шиг санагдаад тийм. Хадгалахаар дуудаад байгаа юм шиг. Тэгээд явчлаа. Одоо жишээлбэл хамгийн одоо том хэмжээгээр орж ирж исэн орлогоо чи зүгээр өнгөрсөн хоёлоо дүр түүх ярэ тий. Өнгөрсөн хугацаанд жижигийн хамгийн их за ёстой амьдралдаа би авч байгаагүйгээр бөөн орж ирсэн орлого. Тэр ингээд чиний санаанд чи ингээд байнга жидэг тийм орлого ямар орлого гэдэг. Миний хувьд болохоор 20 сая байдаг байхгүй юу? Тэр болохоор би номын баяр чинь одоо жилд 2 удаа хаврын номын баяр, намрын номын баяр. Тэгээд намрын номын баяр болж исэн чинь тэрэн дээр одоо нөгөө байгууллагатай хамтраад би хажууд гарын үсгэл зурсан. Тэр чинь хэдийг зарж байгаа мэдээгүй. Энэ өнгөрсөн хугацааны номын баяр дээр би юу яагааг байхгүй юу? Ерөөсөө өөрөө зарж мараагүй. Номын дэлгүүр. Тэгээл өөрөө гарын үсгэл зураал. Тэгсэн чинь надад паркад 20 сая төгрөг. Пүү, юу гайхацсан. Нэг өдрийн дотор тэр бол тэнгууд хүнд чинь нэг тийм урам зориг төрөх шиг тий. Эсвэл дахиад ингэж олчдох юм бол шуналж төрөх шиг тэгээд элдүүлийн бодогд юм байл л дээ. Чиний тийм их том орлого гэдэг тийм дурсамж байдаг. Бага шүү дээ. Одоо миний одоо амьдралыг одоо бүр баг өөрчлөх шахсан хамгийн том орлого ч одоо нэмэх 17-гийн орлого шүү дээ. Анх нэмэх 17 дээр чинь цогтой өтөр ажиллахдаа цалингаар биш хувь тохироод гэхдээ яг нэг юм тодорхой хэмжээний одоо бусдаас арай бага хувьтай. Гэхдээ хувь тохирж үзчихсэн. Нэг бодлын яг тухайн үед ажиллаж явах нөгөө хувь тохирж ажиллана гэдэг маань цалин авахгүй маш их ажиллана. Тэгээ зураг авалтаа хийн, монтаж нь явна. Тэгээд гарч иж гараад тэр хүнд хурж иж үр дүнгээ үзэж орлогоосоо хувь аавна. Хэрв нэмэх 17 муу болоод хүн үзээгүй бол магадгүй битээр цалингүйч ажиллах тийм эрсдэл хүлээд юм байлээ. Тэгээд битээр нэг юу асаа байхгүй хоёлоо бодоодгүй цалинтай ажиллаж хэл та хоёлоо цалингаа 10 ангийн одоо юу гэдэг нэг ангийн сая төгрөгөөр жүжиглэн ингээл 10 анги 10 сая төгрөг гэл хоёлоо 10 сая төгрөг авчилаа. Тэр үчи авч үзээгүйсэн юм чи. Тэгэл 10 сая төгрөг авчилаа чи хаа юмд амьдрал нэр амар дээшлээ штэ гэл айгүй эрэхтэй штэ гэл тэгсэн чи нөгөө одоо манай нөгөө байгууллагын санхүү хариуцдаг хүн байдаг байхгүй. Тэр хүн болохоор та хоёр ийм төсөл орж байгаа бол хуваар цалинжаа хувь аваа. Тэгээд яагаад гэвэл хүн ямар нэг юмнаас хувь аваад цалинжахаар өөр юм шиг ханддаг юм аа. Цалин аваад ажиллахаар энэ хүний юмн дээр цалин аваад ажиллаж байгаа гэдэг. Хувь авахаар энэ чиний юм. Чи сайн үзүүл чи өөрөө сайн аавна гэдэг юм нэг юм энгийн тийм ойлголт өгд юм. Тийм учраас хувь аваад цалинж гэдэг. Тэгээ бит хоёр бодож за хуваар цалинж гэдэг орцсоох. Тэгсэн чинь нэмэх 17 гарлаа гараал нөгөөдөг чинь ингээл сар болгоо юуношин тавигдаал ингээл ингэсэн чинь орлого нь бүр ингээд юу нөгөө нэг цалинжих 10 сая төгрөг те. Яг ингээд хамгийн ихний орлогоос одоо баг битээр чинь нэг хүний нэг 30 сая төгрөг лөө авж байгаа байхгүй. Тэгээд бүр ингээд гайхаж байгаа юм чи яг данс руу ингээд одоо битээр яг тэгэхээр нөгөө компани болцсон байгууллага байгуулцсан. За компанитай болсон. Компани данс руу орж ирж байгаа байхгүй. Ингээд хүний 30 хүчгээс баг нийтдээ 60 сая төгрөг юм уу те. Нэг тийм жижиг шажиг тоотой. Тэгээ орж ирж байгаа. Тэгээд тэр чинь ингээд хараа бүр ингээд гайх яг шок нарч байгаа. Итгэж өгөхгүй ингээд хараад яа ингэж орж ирдэг шүү гэдэг. Өмнө нь болохоор артист одоо жүжигчин туслах дөрүүд тийм ажил хийж цалин авч ирсэн шүү дээ. Тийм цалин авч ирсэн. Тэнгууд өөртөө уран бүтээлийн гутаа хоёрдугаар шууд цалин гэдэг дараагийн тохиролцоон дээр шууд хуваар явцсан тийм. Тэгээд шууд хуваар явцсан. Тэгээ хувь гэдэг чинь тэгж орж ирсэн. Тэгэхээр хамгийн гол нь яг нөгөө нэг талаараа битээр тэгж мөнгө аавна гэж бодож нэм 17 хийгээгүй тийм. Мэдээж эхлээд нь юм хий чи нэг юм
гоё юм чи сонирхолтой юм чи тэгээ хүнд танигдъя те ямар ч ясаа өөрсдийн гэсэн уран бүтээлтэй болоё гэж хийсэн. Гэтэл тэрийгэ дагаад нөгөө нэг ингээд шагнал урамшуул одоо цалин мөнгө ч ингээ ороод ирж байгаа. Тэгээ бүр ингээд яг шоконд оржсэн. Одоо тэгтээ хамгийн сонь би яг тэр мөнгийг яаж үрснэ одоо яг санах шүү дээ. Тэр их мөнгийг мэдхгүй тухайн үед орж ирсэн. Тэгэл за ямар ч байсан цалингийн дээжнээс ингээл авж исэн. Тэгэл ээж аав маавдаа бас ингээл нэг цалингийн дээжнээс гэл өгж исэн. Тэр юмны орлогоос гэл өгж иснаа санд тийм. Тэгтээ яг одоо бодтой за яг тэндээс энэ үлдсэн шүү. Энийг би авсан шүү гэд бариад үлдэх юм одоо надад айгу сонио. Би дараагийн ээлжинд өнөөдөр би зүгээр санаж байгаа дэр гэс нэг арга чамд хэлчихэ. Тэр арга юу юм бэ гэхээр за нормал те хэвийн одоо ингээд нэг юм ажлын орлогууд байдаг шүү дээ. Тэрэн дээр бол чи 40 60 дахин зөв. Тэ энэ бол айгуу сарга. Харин их эдсэн үед өнждөг. Би бол яг энийг амьдрал дээр айгуу хол юм дээр харж байгаа. Тэгэхээр их эдсэн үед буюу их гинтийн тийм орлого орсон үед илүү ихийг хадгал гэдэг дүрм байдаг байхгүй юу? 80 20 гэдэг байхгүй юу? Оо пүүх 80 20. Тэгэн гот яг би энийг зүгээр юун дээр санаж ийн гэхэлэр худалдаа хөгжлийн банктай бас нэг гэрээ байгуулад. Тэгээ худалдаа хөгжлийн банкны хамтын ажиллагаа нүүр царай болно. Тэнгууд надад 20 хэдэн саяар бид нэр гэрээ байгуулсан. Оо миний царайг одоо тоож телевизээр өөрсдийнхээ реклам тоглоно би гайхаад байгаа ч. Эцэс царайгаа зарна гэж бодож байгаагүй ч. Тэгээд эхний ээлжинд нэг 9 сая төгрөг орж ирсэн. Тэр үед тэр нэг 20 сая маяг бол орж ирж байгааг л да. Тэр үед л би яг их орлогын их одоо хатгал гэдэг дүрмээр. Тунгуудаа тэрнийхээ би бараг 7 сая хатгалсан. Бүх хуваал. Тэгэл ердөө 2 сая төгрөг нь дахиад нэг элдв юм руу хуваагдаад надад тэрнээс нэг 500 үлдлөө. Нэг сая үлдлөө. Тэгэхээр ч бодоо 9 сая төгрөгнөөс надад сая төгрөг хүрэхгүй мөнгө үлдчихэж байгаа юм шиг би харж байгаа байхгүй. Тэгэхээр тэр ихлээр яадаг вэ? Хүн айхтар догтлоод идэх юм бэл. Ийм л орж ирсэн юм шүү дээ. Тэгэхээр их орж ирсэн үед бол өмнөхөөсөө л илүү их мөнгөтэй болно би. Шагналтай. Гэхдээ бас нөгөө хамжаарахгүйгээр те догтлж гүхгүй. Энийг ч авчи, тэрийг ч авчи те гэдэг байлаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан 20 сая орж ирэхэд амар хавагдсан шүү дээ. Надад 2 сая үлдлөө, 1 сая ч үлдлөө. Би харин яг одоо өнөөдөр би ингээд нөгөө нэг гэрийн даалгавраа за ингээд яварч ирсэн хийсэн те тэгэнгუთ асуух асуулт надад айгүй олон болж ирсэн л те. Жишээ нь ийм би яг одоо нөгөө мөнгөний подкаст ингээд орсныхаа дараа ингээд найзуудтайгаа ярьсан л да асуувал за чи юу хадгаламжтай бол ойр хавийн хүмүүсээс асуусан чи одоо жишээ нь манай нэг юм өсчин найзууд өгөхгүй. Тэр болохоор нөгөө нэг юм өдөр болгон одоо жишээ ингээд яг бэлэн мөнгөтэй харьцдаг. Өдөр болгоны тогтмол орлоготой заримдаа хөнгөө өдөр байдаг, заримдаа хүнтэй өдөр байдаг ч гэдэг юм ингээд. Тэгээ тэр тэгсэн чинь сая надаа нэг жишээ ярьсан. Хадгаламжтай яг хадгаламж байхгүй нөгөө тухайн үеийн гэсэн орлогоо яг хувийнхаа хэрэглээнийхээ дансанд хадгалж агаад сая тэрийг ерөнхийд карантинаар хэрэглэлээ гинэ. Тэгсэн нэг гинтийн бас нөгөө нэг задгаа мөнгнүүд гэдэг одоо байгаа шүү дээ. Задгаа мөнгө ингээл юмны хариулт мариулт те. Тэрийг ингээ зүгээр нэг уутан дотор хийгээ хадгалаадсан гинэ. Тэгээ заримдаа нөгөө айгүй их сайн хүнтэй байсан үедээ нэг ганц нэг 10,000 20,000 төгрөг хийчихдэг ч юм уу. Тэгж байгаа сая карантинаар тэр ууттай мөнгөө үзсэн чинь 700,000 төгрөг оримтлуулсан байсан байна гинэ. Зүгээр ер нь 100 200 ингээл 1000 500 ингээд цуглуусаар жижиг мөнгө те. Өөсөөсөө тооцоолоогүй байсан. Тийм тооцоолоогүй ерөөсөө мэдэхгүй. Тэгээд гаргаж ирээд тоолоод үзсэн чинь айгүй их багсаасан мөнгө ингээд тоолсон чинь 700 мянга байсан. Тэгээ бүр амар баярлаад хөөх эн чинь ингээ хураацсан байж таг гэд хамгийн гол нь шүү тэрийг сая карантинаар аваад үрсэн байна гинэ. Тэгээд би бас яг нөгөө нэг сонссон юм шиг чи тэрийг зүгээр чи дахиад хадгалчихгүй те нэг данс нээгэл чи яалгаагүй ингэчихгүй ингээл ярьд. Тэгсэн чинь бас ер нь бол хүмүүс ингээд миний одоо нэг хүмүүст бол харьцангуй бас хүмүүс хадгалдаг хүмүүс байна ер нь бол. Тэгтээ нөгөө нэг ингэ хувилж хадгалдаггүй тий нэг тогтмол сардаа нэг 20,000 ч гэдэг юм уу 50,000 хийдэг гэдэг юм уу ингэдэг. Тэгсэн мөртлөө бас нөгөө юм олон данс биш ганцхан данс байна. Тий ер нь л дандаа зөв ганцлаг хадгаламжийн данс ч юм уу ийм л байх юм. Тэгээ ер нь яг тулсан үед бас тэрийг хэрэглүүлждэг. Тэгээд цаашаа хадгалж идэг. Иймэрхүү хүмүүс байна. Тэгсэн чинь би одоо чинь сая яг ингээд мөнгө орж ирээд ингууд нөө 40% хийх хэрэгтэй гэж бодоод хийгэлээ л хийгэлээ. Тэгсэн яг үндсэн миний хаан банкны дансанд байгаа мөнгө одоо дуусчлаа. Хэрэглэнэ юу? Тий. Одоо би бүр хаан банкны дансанд бүр мөнгө болчихлоо. Уг нь бол би бодохдоо 60%-ийг нь
хаан банктай хийгээд байгаа шүү дээ. 40% л цааш хадгалаад байгаа шүү дээ. Аха. Тэгэхээр бодохоор за 400 мянган төгрөг одоо жишээ нь хадгалсан байна гэхээр зөв хар ухаанаар бодоход нэг 600 мянган төгрөг миний за хаан банкны дансанд одоо жишээ байсан байна тий. Яг үнэ. Энийг би 7 хоногийн дотор үрдсэн байна. Аа. Хоёул чи эхлээд уулцсан тий. Энээс хойш гэд бодохоор 7 хоногт би 400 гэхэр чинь Чи 700 мянган төгрөг хүрсэн байна. 700 мянган төгрөг би 7 хоногт үрдсэн байна. Тий. Өдөр 100 мянга хүрсэн байна. Тий. Аа. Тэгэд энийг бас яг яаж үрчив? За юу болчих? За энэ яг бодиттой миний юу болчих вэ гэд ингээд харахаар бас байхгүй. Аа. Ерөнхийдөө л хоол унд болсон байна. Ийм юм байсан. За нэг асуудал тэгэнгүүт одоо би нэг асуух гээд байгаа юм. Одоо би яах юм бэ? За би 40% хадгалаад байна. Гэтэл энэ хэрэглээний данс одоо бүр ингээд нойлчлоо. Тэгвэл би одоо нөгөө хадгаламжнаас бас одоо ингээд аяг арга тул авчмаар ч юм шиг. Нөгөөдөг чи одоо бол ямар ч юм хугацаатай биш шүү дээ. Би авч болон зүгээр ингээд нөгөө хийсэн шиг уцаагаад авчиж болно. Тэгвэл би ингэж бодлоо л да сая яг за дараагийн орлого орж иртэл голомтоос нэг 100 мянган төгрөгийн төр авчи. Тэгээ хэрглэж хагаад дараагийн орлого ороод ирэхээр Яг тэгж бодсноо бүр. яг тэгж утсан. 40% хийгээд дээрээс нь зээлж авсан 100 ингээл нэмэл хийчт юм уу да. Гэж бодлоо. Тэгээ жоохон бодчихснаа. Би нэг хэлсэн шүү дээ өмнөх подкастн дээр нөгөө живхээсээ өмнө те хэрэглэхээсээ өмнө орж ирж асууж ярилцаарай гэдсэн шүү дээ. Тэр учраас би за ямар ч байсан мөнгөнтэй дараагийн дугаар хийтлээ би зүгээр хэрэглэхгүй гүрийчи. Яг хөө ингээд за дансандаа мөнгөгүй гүрийчи. Тэгээ орж жагаад уулзж жагаад асууж жагаад болъё гэж бодоод. Тэгээ энийг би ямар ч байсан асуух гэж орж ир. Тэгэхээр одоо би хэрэглээний дансыг яах ёстой вэ? Ер нь зүгээр. За маш чухал асуулт. Бүр маш чухал проблем. Надад ч гэсэн бас тохиолдож илээс. Тэгэхээр одоо яах вэ гэхээр дараагийн алхам руу орж эхэлж байгаа. Тэр юу вэ гэхээр чи тэр хадгалж байгаа мөнгө байхгүй тооцох хэрэгтэй л доо. Бүр ер нь асуулт байхгүйсэн бол яах вэ? За хоёлаа ингэж чи ингэж хадгалж эхлэчихгүй. Хоёлаа подкаст хийгээчгүй. Тэгвэл давай таних дууссан л байгаа. Юун 700 бүр битгий ингэж дууссан л байгаа. Тэгээ чи яаж дууснаа мэдэхгүй байна гэсэн сууж. Сая 1 цугт үрцсэн. Тэ? Сая 20 цуг үрцсэн. Тэгвэл надад асуулт байна. Байхгүйсэн бол яах вэ? Харин тий одоо тэгэл асуулт ерөөсөө л энэс хэлнэ шүү дээ. Хэрэг байхгүйсэн бол ер нь чи зүгээр яаж сэтгэх байсан бэ? За одоо яг ингэ зөв ингэ амьдрал дээр тулцсан. Ерөөс байхгүй чамд харах гэж хадгаламж авахгүй. Энэ буцаагаад аваад хийчихэд ч гэх юм байхгүй. Тэгвэл яах вэ? Тэгэл одоо чинь дараагийн орлого орж иртлээ тэгэл тэсэж гүрийгээл ч юм уу те байгаа юмараа зохицуулаад ингээл болох л эсвэл нэг ажил хайна. Тэгээд эсвэл одоо байгаа мөнгөөрөө хүрхийг ирмэлцэн эсвэл одоо их нэрийнхаа нөөц болцоо юу байна их нэрлүүгээ анхаарлыг хандуулна те. Тэгээ хоол унд бүр байхгүй бол одоо хадам руугаа очион те. Хүн бүртээ юу хийдгийг те. Бүр болохгүй л одоо тэгэл яг нөгөө хүнээс зээлж мэлхэлсэн баг. Зээлээ тий зээлэл за буцаагаад өгнө гэл. Тэгэхээр ерөөсөө дүрм энэ байхгүй л гэж боддог байхгүй. Ингээл энэ чиний их шалгалт эхэлж байгаа байхгүй. Ерөөсөө энэ л эхэлэх гэжээс. Тэрнээс шил энэс төр аваад буцааж хийнэ гэдгээр хизээ чин тас ажиллахаа болно. Хэрвээ ингээл эхэлж хэл юм бол. Нэг л удаа ийм хэл юм бол тий. Тэгэл бас. Тэгэхээр одоо би чамд дараагийн яг бодиттой даалгаврыг хэлгэж. Тэрний юм бэ гэхэлэр хоёр дахь арга гэж байгаа. Энэ арга миний хэрэгжилсэн арга. Энэ юу гэхэлэр дансандаа дооцоор үлдээ гэдэг арга байдаг. Тэгэхээр хэрэглээнийхээ дансан доо. Тий. Одоо хаан багныхаа дансан. Би болохоор анх яг ийм юм тулгарсан байхгүй. Мөнгө туссан. Тэгээ хадгаламжинд хөөрхөн 5 сая байхдаг. Тэгвэл нөгөөдгийг ингээ авмаар санагтаал. Би яг бодно. Хэн мэдтий. Хэрэл гэж бодсон тий. Түр аваад хүнээс гуйжсэн дор бол тий. Тэгээ угаасаа л энэ үед хэрэглэх гэж энэ төр гэж бараг элдв юм бодно. Тэр үед би за ингээ мөнгөө энэ дүрмэл ингээ левдчихэл юм бол өөрөө өөртөө нэг удаа найр тавил. Одоо юу гэдэг дасгал хийжсэн гинт дунд нь за өнөөдөртөө болчих. Тэр гээд ахын бол тэр чи явахаа болно шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан ингээ таслахгүй байх хэвээр. Ингээд нэг зүйл ойлгосон нь дараагийн удаа би ингээ хүрхгүй энэ удаад ингээ гүрэлцэж цовно. Тэгэхээр дараагийн удаа бид өөртөө даалгавар. Чи өмнөх удаад яалаа? Хүрхгүйгээр ингээ нэг мэтгээ 700 мянга дууссан. Тэгэхээр би бол чамд нэг ийм даалгавар өгмөр. Дансныхаа доод үлдэгдлийг 100 мянга төгрөг заавал байлгадаг дүрм рүү орно. Эхний даалгавар. Зүгээр байж идэг. Бүр яаж ч утсан чиний хаан банкны дансанд 100 мянган төгрөг байх юм бол чи хаан банк хоос орцсон гэж харна гэсэн үг. Хоос нойлсон. Юу ч байхгүй болсон.
Тэнгуутаа дараа нь ингээ орлого нэмэгдээд нь штэ. Тэгэхээр 100 мянгтай нэг сар яваад үзчих. Хамгийн дотлоо. Яг хөө тэрнээс дэшээ байв сайн. Cool. Тэгээд дараа нь ятгүүхлээр нэмэгдүүлдэг байхгүй 150. Дараа нь нэг 200 тий. Гэх явуулсаар хагаад энийг нэг 500 ч юм уу сая дээр авчиждаг байхгүй. Үлдэгдэл нь 500 мянга байж байгаа юм байна тий. Тэгтэл тэр 500-аа би одоо 500 мянгад хүрэхэд л миний банкны үлдэгдэл 0 болж эхэлж шүү. Сигнал авдаг тий. Нөгөө нэг өөрийнхөө насыг ингээ хараад 500 руу очингууд би мөнгө юу ч болчихлоо шүү. Би чи намайг ямар дээр өчсөн гэж бодож байна. Би 2 сая 500 дээр авчижсэн гэж боддоо. Үлдэгдлээ юу? Тэгээд юу ч байхгүй юм шиг сана. 2 сая 500, 2 сая 600 мянга болохоор 100 мянга л байна. Тэр үед надад нэг ийм зөвүүн юм толгарсан байхгүй. Тэр юу вэ гэхээр яг одоо юуны Шанхай ордсоор ингээ аялах, хятадаар аялалд явах уу мөнгө. Чиний бүх хоолны зардал тэнд очиод байх буудал байрлалын зарлаг та. Чи зөвхөн зардлаа таач. Тэгээ зардал нь хэдийн гэсэн чинь 700 или 600. Хадгаламж байгаад ддаг. Гэтэл би тэр үед ямар ч мөнгөгүйсэн парк гэл хадгаламжаас авсан баг. Тэгэхэд би дансны доороос доод цорьоосоо панк аваад энэ үед юу хамгаалагдж байгааг харж байгаа. Одоо хадгаламж хамгаалагдаж байгаа. Ерөөсөө хамгаалагдаж. Тэгэхээр энэ маш эмзэг байгаа энэ хадгаламжийг ерөөсөө тэр нь хідэн төгрөг байгаа тэр ач холбогдлохгүй. Түр аваад буцаад хий гэдэг дээр ч ингээд бодохгүй. Эхний 4 юм бэхлээр энийг зүгээр л чи ингээд дөнгөж одоо нөгөө нэг нялцраа хүүхэд одоо тий. Одоо дөнгөж төрсөн хүүхэд тий. Чи хамаагүй салхинд гаргаж болохгүй. Тий. За төрөл юм чи ядгийг ойрхон зам чи машины хооронд нүцгэн бараа гүйчихэж болохгүй зү тий. Тэгэл ороод дахиад буцаагаал одоо хүн хизээж тэхгүй шүү дээ өөрийнхөө хүүхдийг за боли тэгжсэн нэр гараагүйсэн дээр эргээс сууж байгаа зү тий. Яг тэрнтэй адилхан энэ дөнгөж бойжж байгаа байхгүй. Маш эмзэг байна гэсэн үг л дээ. Тэгэхээр одоо бол чи яг л одоо тулаан чи эхэлж байгаа. Хизээ тулаан эхлэх вэ гэхээр яг одоо л эхэлж байгаа. Юу тийм л юм. Би одоо нэг яг ер нь ийм юм тийм. Хүн ингээд машины бензин одоо ингээд явж шар гэрэл асдаг шүү дээ. Шар гэрэл асахаар за бензин дуусчихин да. Бензин хий да гэж боддог. Тэгтээ шар гэрэл ассан ч гэсэн яваад иддэг тий. Яваад иддэг. Тэгтээ хүн шар гэрэл асаач чад нэг удаан явж чаддгүй тий. Ер нь бол ингээд машинтай шар гэрэл аслаа л бол одоо шар гэрэл асцсан юм чинь энэ хаанч унтарч магадгүй гэж айгаад иддэг. Тийм учраас шууд яаралтай л бензин хийхийг боддог тий. Ямар нэгэн аргаар. Тэрэн шиг л ерөөсөө хэрэглээнийхээ дансыг хаамгийнхаа дансыг ерөөсөө юм нэг шар гэрэл асаадаг л байх юм байна тий. Шар гэрэл нь хаана асуу гэхээр одоо л миний хувьд бол 100 мянга дээр шар гэрэл асах юм байна тий. Яг үнэ. Өөртөө за шар гэрэл асчлаа. Бензины гэрэл асчлаа. Дансны гэрэл асчлаа. За одоо яаж гэрэл унтах вэ? Арга байгааз. Арга байхгүй. Тэгэхээр чи юу гэсэн үг гэхээр 3 данстай болчихно гэсэн үгтэй адилхан. Нэг дансантай 2 арга хэрэгжилж байгаа байхгүй. Хаамагтай хэрэглээний дансанд. Тэгээ хадгаламжийн данс хадгаламжинд тий хадгаламжиндаа хүрэхгүй тулд чиний тэр нэг юм одоо гал хамгаалагч байхгүй. Гал хамгаалагч. Чиний төсөөлөөгүй тооцоолоогүй асуудал хурж ирээд бүр баларлаа гэхэд чи тэр доод цорыг хөвдөж болно. Яагаад гэвэл хадгаламжиндаа л хүрэхгүй тулд. Гэтэ айл болох доод цоронд хүрэхгүй байна гэдэг дүрмээр бас тоглоно гэсэн. Ингэх тусмаа чи хадгаламжаа илүү аюулгүй болгож байна гэсэн. Гэтэ одоо яг юу ихлээд байгаа юм бэ гэхээр чи ингээд 700 мянга үрцсэн ба шүү дээ. Чиний л мөн шүү дээ. Тэгээ ягаад ингээд өөртөө шийтгэл өгөхгүй юм. Юу юм гэхээр би 700 мянгаыг 7 хоног хэрэгжилж гэдэг чинь муу байхгүй да тий. Тэгэхээр дараагийн удаа би тэгвэл яавал одоо айтайхан хэрэглэх вэ? Тэгэхэд бол бид дансандаа заавал 100-аа үлдээж байгаа л дараагийн орлого хүртэл гүрэлцэх юм байна. Гэт ингээд чи нэг цаагаар нэг хэрэглээнийхээ аргыг одоо зөв болох гэдэг байхгүй. Юу чухал юм? Юу номер 1 юм? Тэгээ зөвхөн мөнгө байгаа юм чи хэрэгэлчээ гэдэг зүйл нь чухал шүү. Тэгэхээр энэ санхүүгийн нэг цаана байгаа энэ юм чи чамд амьдрал заагаад байгаа байхгүй. Чиний данс чинь чамайг яаж амьдрах вэ гэдэг чамайг бүр чамд хичээл заагаад байгаа байхгүй. Тэрнээс шууд хідэн төгрөгтэй болоод байгаа гэхээс илүүтэйгээр хүмүүс одоо ингээд бидний дандаа ярьдаг юм бол дандаа тэр хадгалагдсан мөнгөө л яриад байдаг шүү. Чи ингээд хідэн төгрөгтэй хадгалсан. За би бол 10 сая хадгалсан гэхэлэр гэдэг 10 сая л бодоод байдаг. 10 саяар юу авч болох уу гэж бодоод. Гэтэл яг үндэ бол тэр хүн 10 саяг хадгалахын хугацаанд өчнөө 700 мянгаыг буруу өрсөн байгаа. Тийм. Тэрийг дахиад засахын тулд нөхөр дараагийн одоо өөр одоо хичээлэл хүмүүжүүлсэн байна. Тэгээ тэр өмнө иддэг байсанс өөр иддэг болсон. Өмнө авдаг байсанс өөр авдаг болсон. Бүр ингээд шунал нь хөдлөөд байсан ч гэсэн төвчдөг болсон ингээд
Маш том 10 сая битгий хэл цаана маш том амьдрах тийм ухаалаг амьдрах бага мөнгөөр яаж ухаалаг аз жаргалтай амьдрах вэ гэдэг сургалтандаа сууж байгаа байхгүй. Тэгэхээр одоо чамд энэ хичээл чинь эхэлж байгаа байхгүй. Яг энэ хичээл заагаагүй мөртлөө зүгээр цаагаараа яг явж эхэлж байгаа юм байна те. Ер нь бол тэгээд нэг юм яг хүмүүс ингэ сонсохоор бөөх жижиг одоо ингэ 7 хоногийн дотор 700 мянган төгрөг хэрэгэлсэн бай. Одоо энэ чинь баг хүний сарын цалин байлан биш те. Ингэсэн ингээд яг үнэндээ одоо юу гэдэг би энийг бас ганцаараа хэрэглээг байхгүй те. Нэг одоо би ч гэр бүлийнхаа дансыг ерөнхийдөө барьж байгаа байхгүй. Одоо орлого орж байгаа. За ингэж байгаа. Яг надаас ерөөсөө манай гэр бүлийн бүх данс тооцоо бүгд хамаарж байгаа. Орлого орж ирлээ. Үрхийн одоо ингээ хэрэглэн те. Энэ дотор ч одоо сарын хүнс хүмүүс ингээ явна. Тэгэнгუთ ч одоо дансны юу надаа байдаг. Дансны аппликейшн надаа байдаг. Карт ихнэртэй байгаа байхгүй. Тэгээ мэдээж ихнэр бас тэндээс чинь үргэлжлэж байгаа байхгүй. Яг тийм. Тэгэнгუთ тэр 700 мянга дотроос ч одоо ихнэр жишээ нь ингээд өөрөөхөө ингээд бас аваад хэрэглээд үрсэн байна те. За гэр бүлдээ хоолундаа авсан байна. За заримыг би одоо хэрэглэх юмдаа хэрэгэлсэн байна ч гэдэм үү. Магадгүй ингээд заримдаа гэрт ингээд ямар ч юм мэдээг байхад юм хүргэлтийн юм ороод ирж байна. За тэр нь тэгээд хин хүргэлтээр авчваа гэхээр ихнэр авцсан байна те. Тэгээд ингээд явсаар гал нөгөө 700 сая ингээл дууссан байл. Тэгээд одоо яг 0 болсон чинь сайн нэг юм асуудал болж байгаа хгүй. За манай ихнэр ингээд яг битээр одоо нэг удахгүй нэг нэвтрүүлэгт ингээ хамт орох юм. Тэгсэн нөгөө ихнэр бас ингээ гоо сайханд орох ч гэдэг юм ингээд юм хэрэгтэй байна. Бас нэг нэвтрүүлэгт орох юм ингээ хэрэгтэй байна гэд. Тэгээд ингээд орох гэсэн юм мөнгө байна уу? Одоо байхгүй. Байхгүй хайрт нь одоо юу чи гэдэггүй. Чи гэж ингээл чин дуусчлаа штэ. Тэнгуут тэгээд одоо яах вэ мах уу гэдэг. Тэгэхээр би яг бодсон аахгүй. За хадгаламжинд байгаа мөнгнөөсөө аваад өгчий. Тэгээд яг хөө хэрэглэг. Тэгээд надаа эргээ орлого ороод ирэх нь би 40% гээ тэгээ хэрэгэлснийг дахиад нэмээд хийчий да. Бараг бол санаа нь бол юм болж за мөнгөнд ороод одоо хэлэхэд тэндээс мөнгө аваа хэрэгэлсэн хийг бол мөнгө мэдэхгүй юм чинь би гэхдээ мөнгөнд одоо надаа яг хадгалсан идэл байгаа гэж хулгадчихсан шүү дээ. Үдцэн ч болох юм шиг ингээд яг надад тийм нэг юм сонирн бодол төрсөн. Тэр нэг ер нь бол нэг тийм одоо ер нь нэг бодлоо одоо бодсон чинь чамд худлаа ярихаас илүү зүгээр өөрийгөө л нөгөө хуурах, өөрийнхөө нөгөө дүрмийг эвдэх, өөртөөгөө яг тэмцэх юугаал эвдэх гэж л байсан байна л да. Тэгээд тэрийг ямар ч би яг тэгээд нэг жоохон бодсноо. Хүнд нэг тийм нэг сонирн бодол орж ирээ. Тэгэнгүүтээ би за ерөөсөө яг асууж иж болъё. Одоо би ингээд дуусчлаа, нойлчлаа. Одоо тэгээ яал нойлцсон юм чад яа. Үнний л. Тэгээ одоо нойлчлаа. Тэгээ ийм асуудал тулгарлаа. Тэгэхээр яагаад цаашаа яах ёстой юм бэ гэдэг. Би яг ганц бодсон юм. Магадгүй дахиад надад ийм асуудал тулгараад ирвэл тэрнээс яаж гарах вэ гэдгийг одоо би сурж авахгүй бол хуурсаар худалж, хумсалсаар хадгаламжгүй. Яг тийм болох юм чинь дахиад ийм асуудал ирэх юм чинь одоо ирж байгаа дээр нь тулж байгаа дээр нь асууя гэж бодоод тэгээ сая гүрээс байхгүй. Гүрийгээд. За. Тэгээ ихнэрт ч хэлсэн сууд. Байхгүй. Тэгсэн чи ямар сони юм чи тэгээд хадгалаад байгаа гэвстэй юмстэй. Тий, тэгтээ би тэр л орохгүй. Тэгээд сая гүрийгээд тэгсэн чи. Тэгтээ чам хадгалж байгааг мэдж байгаа юм тий. Мэдж байгаа. Ер нь бол яг би нөгөө нэг одоо жишээ нь битэрийн өмнө хийсэн подкастыг одоо сонссон байхгүй. Эхний сонсож байгаа шүү дээ. Энэ нэг аим одоо магадгүй энийг сонсон. Тэгээ хадгаламжинд нь одоо хэдэн төгрөг байгааг ч одоо магадгүй сонсон. Би одоо хамгийн гол нөгөө сонсогчдод нээлттэйхээс илүү мэдээж ялгаагүй ингээд бүх юм л нээлттэй л байна л да. Тэнгууд эхнэр ч сонсож байгаа. Зөв. Гэхдээ би бол тас гүрэн гэж бодож байгаа одоо тэгэл мэдээж бол энэ магадгүй манай хүн гэхдээ яг ойлгоно л да энэ ямар нэг л амьдрал юм чи ямар би буруу зүйл хийгээгүй те би энэ нэгэнд одоо ингээд өгөөд байгаа шин чинь хадгалаад байгаа юм чинь л бол ойлгоно. Гэхдээ ер нь бол мэдж байгаа. Тэгэнгუთ одоо нэг юм асуудал үүсэж байна л да. Миний хувьд яг гэр бүлийн дансыг одоо жишээ нь яг хэн барих нь зүйтэй юм бэ? Яг үнэ. Мөнгө олж байгаа нь орлого олж ирж байгаа хүн дансаа барьж явах юм уу? Эсвэл зүгээр нөгөө гэрт одоо яг ажил амьдрал хоол унд тэр бүх юмаа зохицуулж байгаа нь дансаа барих хэрэгтэй юм уу? Яг яах вэ? За хоёлаа нэг шин сэдв гаргаж ирж байна тий. За хин нэр дансаа барих вэ гэдэг. Танаа гэр бүлийн хувьд болохоор чи дансаа барьдаг тий. Тий, ер нь яг ерөнхийд нь гэхдээ бүр нөгөө нарийн бүр жижиглэн биш. Би яг орлогоо олж ирдэг. Тэгээ орж ирээд ингээд ерөнхийдөө за тийшээ ийшээ гэдэг. Тэгээ яг нөгөө би нөгөө хуваарлцдаг. Одоо жишээ сард
дээр хүнсэндээ тэдэн төгрөг хэрэглэх юм байна. За ус цахилгаанда тэдийг өгнө, одоо зээл хуулиндаа тэдийг өгнө гэл ингээл ерөнхийд нь би ингээ хуваачдаг. Тэгээд эхнэрт одоо нэгсний сарынхын хэрэглээний мөнгө өгчдөг. Одоо тэгээд хоол, унд, ус цахилгаан тэгээ ойр зургийн өөр ямар хэрэглээ өнө, өөрийнх нь хэрэглээ өнө, хүүхдийн хэрэглээ өнө ингээд тэрийг ингээд карттай ингээ өгчдөг. За энийг ингээ. Яг хэрэглэх чи яг зарцуулалтаа гэрийнхэн зарцуулалтанд тэдийг зарцуулаарай хэрэглээрэй гэд төсөвлөд өгч чинь гэсэн үг шүү дээ. Төсөвлөд өгч чинь. Үүний би болохоор бас гэрийнхэн дансыг өртөг. Данс одоо санхүүгийнхаа одоо гол эрх мэдлэг гэх юм уу? Тэгэл хуваарлдаг. Хэд хэрэгтэй байна гэл. Тэгтэл бас дийлэх өөр хүмүүсийн сонслоор бүр карт март их нэртэй авчирд өгчдөг. Тийм байна. Одоо тийм байна. Одоо миний ойр тэ найз нөхдүүд ч гэсэн их нэртэй бүр ингээд карттай юутэй нөшдөг. Өөрөө зүгээр орлогоо оруулж ирээл хийчдэг. Ой аль нь зөв юм бэ? Гэр мэдгүй. Тэрийг л би одоо асуумаар байл да. Би нэг юу үзчихсэн чинь ихнэр нь одоо гэр бүлийн төсвөө өрхийн төсвөө хэн нь барьсан дээр вэ тэр гэдэг ярьслага явж байна. Чи хоёлаа цог барьнаа тэр гэдэг юм яриа явж байна. Ер нь эсвэл нэг нь тайлагнах хэрэгтэй. Итгэлцэл гэл нэг л гоё юм яриад. Би болохоор жоохон практикл одоо бодоод авахгүй бодит амьдрал дээр хараад. Би ингэж боддیں۔ Тэр нь эрэгтэй эмэгтэйтэй биш. Эрэгтэй мундаг эсвэл эмэгтэй хүн одоо юмд чимхлэр тэр ямар ч бараг хамаахгүй. Шударга би бол тэгж хардаг. Миний ойлгож байгаагаар бол ер нь тэгээд гэрт нэг хоёр төрлийн хүн байгаа гэж хардаг. Нэг нь бол өвгөөг үүрлгэн. Үүлгүүрлгэн. Нэг нь болохоор арай жоохон утгатай тий. Засарх үүрлгэн гэх юм уу тий. Ер нь хоёр үүрлгэн байгаа. Тэгэхээр арай гайгүй эхэлнэ. Яг л тэр нөгөө өөрийгөө хэн чадна, өөрийгөө барьж чадна. Наан цаана авахгүйгоо шийддэг. Яг ийм сэтгэлгээтэй гэж өөртөө ингэж хяналт тавьж чаддаг. Тийм тэр төрлийн хүн санхүү дээр илүү. Яг л тэр гэр бүлийн санхүүг санаачлахаар аваад тэгээд сайжруулна. Санаачлахаар аваад гэдэг нь тохиролцоогүй. Анхнаасаа их нэртэйгээ би одоо жишээлбэл хоёулынхаа санхүүг би барья гэж тохиролцоогүй. Угаасаа л би санаачлагтай байсан. Тэгээ би өөрөө тэрийг хадгалж хэлсэн. Гэтэ өмнө нь миний нэг алдаа байсан юм бэл. Хилээд идэх байсан. Одоо би ингээ айгүй сони марих гэж байна. Хилдэг байсан. Би ингээд тэдийг олсон шүү. Тэдийг чамд ингээ өгчөө. Тэгээд одоо надад ингээ дууссан шүү. Бүр тайлан тавил. Би зүгээр бариад байгаа болохоос ш. Яг үрж байгаа бүх үйл явдал шилэн тий. Тэгээ нөгөө чи хаашаа юу мөнгө хаашаа бөмбөг хаашаа бүгдийг харна тий. Тэгээ байхгүй болчихно. Тэгээд тэнгууд сүулдэ нөгөө нэг ингэж одоо надад дахиад нэг ийм үе байсан. Нууцаар өөртөө нэг юм мөнгө хэрэглэх тийм сонирхлын үеэс. Чи энийг юу гэж боддог нэг тийм нууц хэрэглээний данс гэх юм уу? Ад чинь ийм байгаа байхгүй. Наадах дээр чинь манай нэг одоо найз болохоор яг ингээд гэр бүлийн одоо бүх орлого дансаа их нэртэ өгцөн те. Ихнэр нь ингээд бүгдийг ингээд аваад ингээд зарцуулдаг. Тэгээ хэдэн төгрөг хаанаас яаж орж иж байгааг нь мэддэг. Тэгээд өөрөө ихнэр нь зарцуулаад үрдэг. Тэгээ манай хүнд мөнгө хэрэгтэй бол ихнэрээсээ авдаг тий. Ерөнхийдөө юм. Тэгээ манай хүн болохоор өөрийгөө юу гэдэг юм хэр би бол амар үрлэгийн. Би ерөөсөө одоо юм дансыг одоо ингээд нарийн барьж чадах хүн биш ээ. Би үрлэгэн. Тийм учраас манай ихнэр барьдаг гэдэг. Одоо нөгөө нэг юугаараа тий арай хариуцлагатай ч гэдэг юм барьж штэ. Гэтэл яг ясамн дээрээ бас ингэж байгаа мөртлөө мань хүн цаанаа бас нэг юм тодорхой хэмжээний өөрийн дураар одоо авч хэрэглэх бас хэдэн төгрөг аваад үлдсэн байдаг. Тэ? Эсвэл яг ингээд за энэ орлого орсон гэсэн мөртлөө цаанаа бас ингээд нэг хэдэн төгрөг аваад үлдсэн. Тэр нь болохоор одоо нөгөө ихнэр нь одоо мэдгүй ч байт юм уу те. Тэгээд яагаад наатахаа ихнэртэй хэлж болдгүй юм. Ингээ чи ингээд үрх мөнгө хэрэг энэ ингээ бас асуудал болт юм аа. Хэрүүл орол болт юм аа те. Яах гэж юм дүрж байгаа ч гэдэг юм ингээд бас нэг хэрэггүй юм ингээд одоо нөгөө хянаад байдаг. Тийм. Эхнэрийн бодлоор хэрэггүй гэж бодсон юм да яг манай хүн бас одоо яг ер нь яг нэг хэлэх нэг ганц нэг шоудах ч юм уу те найз нөхдөдтэйгөө уумаар санагцсан юм үедээ ч юм уу ингээд нэг хэдэн төгрөгөөр ингээ шоучдаг. Чи тэрийг үрцсэн байна. Тий. Тэрийг хамгийн гол нөгөө эхнэртэй хэлээд аавна гэхээр эхнэр нь чи юу одоо энтэй шоудгаа яа ингээд учраас тэр нь юм ядаргаатай асуудал болоод байдаг учраас тэрийг хэлэхгүй зүгээр ингээд яждаг. Төсөв батлагдахгүй юм чинь тий. Өөртөө тусдаа тэм нэг шоудах мөнгө аваад үүсдэг. Гэтэ тэр нууц байгаад байдаг. Тийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр би тэгээ бодохгүй юу. Эсвэл данс барьж байгаа дансаа яг гэргийнхаа данс тооцоогт зохицуулж байгаа хүн нь илүү нарийн байгаад ингээд ирэхээр нөгөө хүн нь одоо эхнэр нь үдэм нөхөр нь одоо яг ингээд зарцуулж байгаа нөгөө хүн
ийм нууцаар мөнгө өрөх нууц юм гараад ирдэм болов. Тийм учраас эсвэл бүр илэн далангуу ингээд нээлттэй бүр ийм яриад ийм байх хэрэгтэй бол одоо за өстой нөгөө түрүүний хэлдгээр би тэдэг тийш хатгаллаа, эдийг ийшээ өглөө. Чамд юу хэрэгтэй байна? Чи хэдэн төгрөг юу зарцуулмаар байна? За наадах чинь энтэй шүү гэдэг байх хэрэгтэй болов. Одоо миний нэг ийм за энэ дээр нь тэгвэл жишээ нь одоо чамд хариулт байна уу? Ер нь бол одоо саяны нууц тансан дээ. Тий одоо жишээ нь нөхөр нь бүхэмээ өгж дансаа бариулдаг мөртлөө ардаа нууц жижиг хэрэглээний мөнгө авч үлддэг. Тий ер нь энэ яг нэг системийн хувьд бол энэ зөвөө нууцаараа байжсан дээрээ гэж зөвлөхөж зөв нээлттэй бай тэгээд их нэр чинь тэр чинь мэддэг байх нь зөвөө гэж хэлэх ч өөр учир дутагдaltaй байхгүй юу? Ягаад тэгэхээр хүмүүс бол тийм л юм хүсэж байгаа. Ялангуяа одоо хоёрыг сонсч байгаа эмэгтэйчүүд магадгүй. Нээлттэй л байх хэрэгтэй шүү дээ, тий. Яагаад шоудыг бол хэлэл аваад явна шүү дээ, тий. Гэдэг ч юм уу, тий. Тэгэл амьдрал тийм биш л байхгүй. Яагаад тэгэхээр нэгдүгürt барьцсан, хоёрдугаарт одоо жишээлбэл хүнд хувийн өөрийн гэсэн орон зай байх хэрэгтэй болдог. Одоо тэр мөнгөө юунд хэрэглэмээр байна. Тэр өөрөө шийдвэр гаргадаг. Заавал хин нэгэнд ингэж тайлагнах, тий. Ямар нэгэн тийм амьдралаа босгох гээд явж иж мовж иж гэдэг шүүмжил өртөн шүү дээ. Гэтэл нөгөө хүнд өөрт нь ийм хэрэгцээ байгаа байхгүй юу? Одоо стрессээ тайлах гэх юм уу та. Тэгээ найз нөхдөдтэйгээ уулзах, тэр нь жоохон чөлөөтэй байх гэх юм уу тий. Тэгэхээр нөгөө хэрвээ хүн ингээ стрессээ тайлахгүй л бол бүр илүү буруу менеж хийдэг мөнгөнд. Тодорхой хэмжээний мөнгийг өөртөө зориулж зарцуулж лаахгүй. Гэхдээ тэрийг заавал хяналтгүйгээр. Би болохоор энийг бүр том систем зургаар нь зүгээр санал болгоно. Тэр юм бэхлээр чи 6 цэглэлийн данстай бай. Нэг хоёрдугаарт эхнэр нөхөр хоёр хоёулаа өөр өөрсдийн санхүүгийн жижиг системтэй байх хэрэгтэй. Жижиг. Тэгэхээр юу гэхээр бүгднгийн дундын байлгах нь өөрөө оновчтой биш. Тэр хоёулаа яг энэ сэдвүүр нэг тэгээд яваад орчиж байгаа юм чинь би бол энийг нэлээд сайн дэлгэрүүлээд яг одоо ярилцлагын агуулга дээр гараад тэр тайлбарлая гэж бодож байна. Тэгэхээр эхнэр нь дансаа барих уу нөхөр нь дансаа барих уу гэдэг асуулт дээр бол хэн одоо жишээл гэр бүлээ өнгөрсөн хугацаанд ингээ хар хоёр нээлттэйгээр бүгдийг ярьж яваад танах хадгаламж сайжирсан уу гэдэг. Маш энгийн асуулт. Нээлттэй яриад яваад амьдрал ягаад дээшлэг вэ? Тэгвэл утгагүй л байсан байгаа байхгүй. Буруу л гэсэн л үг байхгүй юу? Тэр үе чи хоёулаа яриад хадгалж чадаагүй те олигтой санхүүгийн амьдрал дээшлэг үний ямар ч нэг юм хоосон онцгүй хоёр идчихгүй л явсан байна те. Тэгэхээр ягаад тийгээд юм гэхэлэр хин нэг нь нөгөөдөгтөө нөлөөлөд байл гэсэн үг. Нөгөөдг нь ингээд хадгалах гэхлээр ч гэдэг юм уу те. Тэгэхээр би бол дүрм санал болгоно. Нуун гэдэг дүрм гарч ирдэг. Нуух хэвээр. Хадгаламжийг хэлэхгүй байх хэвээр. Одоо би бол хадгаламжийг хэлдэггүй шүү дээ. Эхнэр нөхрүүд нэгнээс юм нуун гэдэг чинь гэл одоо буян болно. Тий буян болно. Гэхдээ тэр буян болохгүй хамаагүй. Ямар ч сан нуун. Би чамд маш сонин нэг жишээ хэлэхэд манай эхнэр бизнес хийх саяхан болсон үйл явдал. За ингээд бизнес хийсэн. Нэг амин тос гэдэг шүү дээ. Essent oil илүү нэг юм шилтэй нэг юм жижиг сэлтэй үнэртэй. Тэрийг хийгээд тэгэн гутаа манай эхнэр тэрнийхээ нэг юм уралдааныг хараад энэ уралдаанд ороод 3 4 багц ингээ авчих юм бол төрүүлээд авчих юм бол тэргээ би ингээ хүмүүст дараа нөгөөд цалин дээрээс нь авчнаа гэд. Тэгээ тэр нэг 5 сая төгрөгөөр тэрөө ялчих юм бол бараг нэг 10 сая төгрөгийн шагнал авах гэдэг юм да нэг тийм л юм тавьчихжээ л дээ. Нөгөөс тэргээ хараад. Тэгснэ зээлэж наад гэж. Тэгэхээр би байхгүй шүү дээ. Яг байхгүй царайтай. Уг нь бол байгаа. Тий байгаа. Тий яг байхгүй царайтай. Тэр дотор дахиад бүр нэг ийм мөнгө байгаа заяа. Би ихнэрээ одоо гадаагшаа ямар нэгэн сургууль сурахад гэж зориулаад би нэг $2500 одоо бараг болж байгаа. Хадгаламж байдаг. Зөвхөн тэрийг яг зөвхөн ихнэрт л зориулна. Өөр бусад ямар нэгэн төрний хадгаламжтай хамаарлаггүй. За тэгээд сургана гэхэд мөнгө хадгалсан байна. Тэгээ би тэрийг хэлчихгээл ингээд одоо 2 3 жил болж байгаа байхгүй. Ам дээр хэлний үзэл дээр гарч чичээ. Хэлхийг бүр ингээд догдлоо. Зарим нэг юм гоё армантик өдөр мөдөр бол яг хэлчихгээл бүр. Тэгэл би за энэ арайч болоогүй гэд болдог байхгүй. Эрдэнэсийн арлыг хүн мдээгүй байхдаа тэр хот тосхон аюулгүй байдсан шүү дээ. Тэр тосхонд нэг эрдэнэсийн арал байх юм бол тэгэл дайм тосхончгүй болдсон шүү дээ. Канон дээр тэ бүх юм дээр. Тэгэхээр тэрнтэй адилхан эхнэртэй би тэр хэлээгүйсэн. Тэгээд би
ингээд зээлчээч. Бүр надад амар танилцуулсан. Бүр план бүр ингээд яг 10 сая хөжих юм шиг л байсан. Бүр хин авах. Би дандаа таньдаг хүмүүстэй яриад байгаа байхгүй. Тэр хийгчд өгчин өөрийнхөө хийгчд өгчин те аван маавна гэсэн. Бүр. Тэгэл яг ингэвэл ингэх гээд байна яах вэ? Тэгэхээр би яг наач амар гой сонсогч байна те. Байхгүй шүү дээ. Тэгээ нөгөөдөг үгэлж бага мөртлөө өхгүй гэдэг бол хэрүүл. Гомдол. Харин тэгэж. Сонирхол. Цаана бүр ингээд зэвүүн хөрнө. Яагаад тэгэхээр энд байгаа мөртлөө яагаад энэ асуудлыг намайг хэлж байгаа юм тоохгүй байна те. Яга их над итгэхгүй байна те. Гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би тэрийг хэлчих юм бол баларчих гээд байгаа. Тэгээ би яасан гэхэлэр тэгээ тухай тэгэл өнгөрсөн. Тэгээ би байхгүйгээр гол нь байхгүй гэдэг чинь айгүй тийм үнэмшилтэй л байх хэрэгтэй л доо. Тэгэл өнгөрсөн байхгүй. За тийм манай ихнэр тийм тэнэг гэхээс илүү би тийм зөвүүн худалчлаа байхгүй юу. Төгс судлаад ирлээ сурч ил. Тэнгууд тэгж намайг. Тэгвэл тэгээ чи тэр нэг лайв майвыг ялстаа саяхны лайв дээр хэлчихсэн тэ өчнө хатгаламжтай матгаламжтай яриа бисдэг гэл. Одоо энэ подкаст танай ихнэр сонсдог шиг л аахгүй юу. Тэгээ би лайв гэдэг. Би ч тэгж хэлдэж штэ. Яг би хүмүүс намайг сонсож штэ тэ. Барагддаг тэ. Хүмүүс судлаа яриад байгаа шиг би нэг ийм байлаар барин 50 юм ярьдаг байхгүй. Тэгэл тухайг л аргалаад нэг ингээд яаж гээл дуус. Яг ойр зүрийн жижигхэн эрүүл мэндийн тийм л юм ярьдэн штэ. Ингээд нэг харгалдаг байхгүй. Ингээд дууссан. Тэнгууд сарн дуусаад. Нөгөө нэг тэмцээнийх нь юм гараад нөхөр орж чадаагүй л. Тэгсэн чинь тэр нь хамгийн сонирхолтой нөгөө нэг аавна гэжсэн ах トゥ ихчнэр хүчээр хинч авч чадхаар байсан. Шууд шатах байсан. Шууд 5 сая төгрөгөөр баахан юм юутай олоо шатгал байсан. 100 устай болоо. Тий. Тэгээд өстө хүмүүс яг хэлсэндээ байдгүй юм байж тэр. Нөгөө хүмүүстэй тий. Яг авцсан бол бөөн одоо бүр дайн болохсон байхгүй. Надаас авцсан тий. 3 би нэг юм баярлсан. Ямар азар чамд одоо сургуультанд сургах гэж мөнгө хадгалж байгаа хэлээгүй би. Дотроо баярлал тэгдэл би тэгж харин тий ингээд хамаагүй тооцоолох айгүй эвгүй байдэн штэ. Гэтэ надад мөнгө байхаагүй л тэг нэг ийм балиараар дуусгаад байгаа байхгүй юу. Би юмыг мэдэд байгаа. Тэгэхээр яагаад ингэ хэлэхгүй юм гэхэлэр би нэг л зүйлийг хэлээ. Энэ бол одоо юу гэдэг ихнэрээ тэнэг муухагч юм уу эсвэл өөрөө их ухаантай харагдахсан оролдлого гэж харахаас илүүтэйгээр чи илүү сайн мэддэг зүйлээ бусдад одоо цаг нь ирэхээр зааж өгнө. Чаддаг болоход нь биеийн даалгана гэдэг зүйл. Өнөөдөр манай ихнэр одоо жишээлбэл мөнгө хадгалах талаар аягүй сайн ойлголтоо эхэлж байгаа. Мөнгөтэй харилцагын ойлголтууд нь сайжирч байгаа. Би багаар хадгалж байгаа юмудаа одоо задлж эхэлж байгаа. Одоо тэр мэдээлэл даах чадвар гэж байгаа шүү дээ. Мэдээлэл даах чадвар. Энэ ингээ байж тийм ингэх юм бол манайх илүү сайн явд юм байна. Ойлгодог. Тэгэхэд ойлгохтол нь хараахан болоог байгаа хүнд хамаагүй чухал мэдээлэлч гэдэг юм уу те. Одоо сэтгэл хөдлөлөөр хандаж магадгүй тийм зүйл гаргана. Тэгэж би ихнэрдээ үгүй гэж хэлж чадахгүй тэр чинь бөөм маргаан бол. Би бүр найзтай хүртэл дансандах мөнгө хэлээд найзтайгаа найзлахаа болчихсон төгтөө байхгүй. Зээлээч гээд би үгүйгээд чи хогийн гаргаад тэг байхгүй. Харин тийм асуудал бол ер нь одоо чинь хилчүүл мэдээж найзад амьд тулахад за жижигэд л хадгалж байгаа нэгэн дөрөв байгаа гэсэнтэй мандаа яста харах туллаа гэдэг бол өгөхгүй байх хэцүү өгөх хэцүү юм байл л. Асуулт нь нэгэж яг ч хэлсэн. Чиний л буруу. Өгөхгүй байна гэснээр чи тэрийг хэлээд ойлгохгүй. Нөгөө хүн гол нь ойлгохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хүний хувьд айгүй том асуудал үүссэн. Гол нь ихлэр чи мөнгөтэй байгаагаа мэдгдсэн, дансаа харуулсан байхгүй. Тэр ямар арга байдаг вэ гэхээр болтуулах арга байдаг. Байхгүй болцсон. Тийшээ хийцэн шүү дээ. Унаас нь байхгүй болгоцсон шүү дээ. Чи яг нэг хэсэг сая бол хугацаатай хадгаламж энэ гэж аргалж байсан уу? Үгүй ер нь бол яг тухайн бол надад нэг хайхтар тийм нөгөө хадгалц. Одоо чинь нөгөө би аялын яг одоо нэр бодсон чинь тэр аялын хадгаламж гэж би нөгөө нэгдэх дугаар дээр ярьжсэн шүү дээ. Тэгээ аваад үрцэн гэ тэ. Тэрийг бол гэхдээ яг юм дээр натаас өрхөн мэддэгс. Тэрийг найз нарт чилээгүй, их нэрт чилээгүй зүгээр л яг өөрөө өртөл гэл хатгалаа л явдаг гэсэн. Тэрийг нэр яг манай ээж аавч мэдэхгүй. Мэдсэн бол байхгүй. Мэдсэн л байхгүй. Мэдсэн л асуудал нь тэр. Яг хадгаламжтай гэж ерөнхий мэдчихвэл тэр зүгээр. Яг хэд байгааг мэдэх юм бол тэгэл хэцүү. Тэгэл дууссан. Тэгэхээр хэлэг хэлэхгүй байна гэдэг арга чинь өөрөө тийм байхгүй. Гэтэ энэ нь бол зөвхөн нөхөр нь хэлэхгүй байх биш, эхнэр нь ч хэлэхгүй байж болно. Өөрийнхөө хадгаламжийг. Гол нь тэр ирээдүйд гэр бүлийн аюулгүй байдалд бэлтгэгдэж байгаа. Хоёрдугаар нөгөө хүн нь мөнгийг 50 байлгаж сурах тэр ойлголт руу явж байгаа байхгүй.
Бид нар ерөөсөө ийм л зүйл яриад байгаа. Тэгэхээр ингээд нөгөө нэг хэлэхгүй байх, мэдэхгүй байх гэдэг дүрм рүү одоо саяны аргыг хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг. Би бол яг л энэ аргыг л хүмүүс санал болгоод. За тэгэнгүүт одоо жишээ нь яг ингээд гэртээ хүүхдээ хараад ажил хийхгүй, гэртээ яг хүүхдээ хараад байж идэг. Нөхөр ганцаараа ажил хийдэг, орлого олж ирдэг. За тэгээд магадгүй гэртээ их нэртэй ингээд яг хэрэглээний мөнгөийг өгөөд дуусчдаг. Магадгүй тэр нөхрийн олж ирсэн цалин орлого яг л амьдралдаа таарал дуусдаг, тий. Тэгэнгүүт нөгөө нэг ажил хийхгүй гэртээ сууж байгаа эмэгтэй хүний хувьд нэг юм мөнгөгүй учраас найз нөхд нь одоо ингээд уулзахаараа гоё юм авдаг, ингэсэн тэгсэн гоо сайхан бүтээгдэхүүн авлаа гэдэг. Нөгөө ихнэр орлогогүй учраас авч чадахгүй. Гэтэ бас дотроо авах юмсан гэж бодол сонирхол байгаад идэг. Тэгэхээр нөгөө хүн чинь бас ингээд мөнгө илүү гаргаа зарцуулъя гэхээр амьдралд нь таарчаад идэг, нөхрөө бас зовоохыг хүсдэггүй. Ингээд ирэхээр ийм гэр бүлийн хувьд одоо жишээ нь санхүүгийн зохицуултын хувьд ямар байх хэвээр. Би одоо чинь магадгүй нөхөр хадгаламжинд мөнгө хадгалчаад хэрэглээний мөнгө үүсгчээд тусад нь эхнэрийн одоо хувьдаа зарцуулах мөнгө гэж нэг тусад нь гаргаж өгч тэрийг ингээд сар болгоно нөгөө хийж явах хэвээр юм нөгөө чи нөгөө нэг юу гэсэн чинь нөгөө ачлалын данс гэд байдаг тий. Тэрийг бол одоо ингээд ээжтэй өгдөг. Гэдэг шиг эхнэртэй одоо нөгөө эхнэрийн данс гэд ажилгүй. Тэгээ хүүхдүүдэд хард юм ч одоо хүүхд харсан цалинч гэдэг юм уу? Эсвэл тийм данс үүсгэх хэвээр юм болов уу? Яг яах хэвээр юм бол? Гадныхан бол шууд хийдэг юм бэл. Шууд одоо хүүхд харж байгаа үед бол одоо эхнэрээ ажил хийж яах гэж үзээд. Тэгээд яг өөрийнх нь олж исэн одоо цалинтай дөхүүлүүлж цалин өгдөг. Тий. Тэгээ тэрнгээ эхнэр нь өөрөө тэрийг яг тэр нөхөр нь өөрөө жишээлбэл харахгүй байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэр яг тэгж үздэг. Тийм одоо системээр явдаг юм лээ. Манайхан болохоор яг нөхөр нь ганцаараа л ажил хийж байгаа юм чинь эхнэр нь ч яг өөрөө санаа зовоол тий. Манай хүн чинь өөрөөсөө ганцаараа ажиллаа гэл амьдралаа авч явж байгаа юм чинь яаж мөнгө нэхэл тий. Харамтлаа тахууч гэдэг юм уу тий. Хоёрдугаар яадаг вэ гэхэлэр гэтэл нөгөө нэг хүн өөрөө хит их хорих тусмаа асуудал үүсдэг юм санагддаг. Юм ихлээр одоо жишээл надтай нэг сая сүулт зөвлөгөө авч холбогдсон хүн болохоор Солонгосоос Монгол руу ажил хийчихэд 2 жил болчиход яг ирэх гээд байжсэн чинь ковид болоод тэгээ нөө нислэгүүд бүгд цуцлагдаад тэнгуудаа юуг болцсон нааш нислэг боломж. Тэгээ нөө ажлаа хүлээлгээд өгсөн. Тэр хүн бол яг үргэлжлүүлж ажиллаж болно. Гэтэл нэгэнтээ бүр ирэх гээд бүр төлөвлөсөн. Яг нөө хугацаанд ирсэн. Би яг явах өдөр болцсон гэдэг. Тэгэл өөрөөс нь шалтгааллахгүй ингээд нэг юм 20 болцсон чинь шууд ингэ стрессч хийсэн байхгүй. Тэнгуудаа л тэгэд надад юу гэж хэлсэн гэхээр манай миний сургалтын сосвчаар тэгж байгаа. Би ингээд бүр юу яах гэж хэлсэн. 10 сая төгрөг төлөөч хамаагүй явъя гэдэг дээр нь явах гэж хэлсэн. Тэгээ манай нөхөр хоёул яасан гэж байгаа байхгүй. Тэгээ манай нөхөр яар ингээд 10 сая төгрөг те ингээд яв. Уусаа яг нислэг бол 2 сая 3 саялаар л нисэх. Юу 10 сая те хэд дахин үнэтэй. Тэгэхээр тэрний хооронд юу яа. Чи өдөрт ингээд мөнгө үүр гэдэг нэг юм норм мөнгө өгсөн гэж байгаа нөхөр нь. Тэр нь болохоор тэр 10 саяг нь хайчууд хамаагүй баг хоох зөв системээр тий. Тэр нөө хүн ингээд нэг стрессээ тий сүулдэ ягаад тэгэхээр би тэгсэлтэй. Тэгээ би энэ харин тэр эмэгтэй ягаад зөвлөгөө авч тэгэхээр би ингээд харин нэг мөнгө үрээд байна. Тэгэхээр би яах вэ гэж ярьж байгаа байхгүй. Тэр миний хувьд бол таавал чийлүүл ингээд стресстэй байна. Тэгэхээр та тэрийг намжаахын тулд мөнгө үрдэг байдлаар гэж өөрийнхөө тайвшруулж байна. Нэг юм эмгэг гэх юм уу та тий. Тэгэхээр хүн бол өөрөө өөрийгөө хит их боомлох тусмаа өмнө нь бол би нэг хайх юм хэрглэж байгаа гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хит их боомлох тусмаа хүн ингээд тесэртэл ингээд мөнгө хэргэлдэг. Одоо жишээл эхнэр ингээд гэртээ ингээд юу ч хэрглэхгүй байгаалах юм бол буруу шийдвэр гаргахад бэлтгэгдэнэ гэж би бол хаардаг. Рисктэй. Өөрөө ч гэсэн тийм. Яг хүн өөрөө ч тэр одоо ингээд амар зүв байгаалтай ингээд юм гадуур шоуч юм авахгүй те. Энэ хэрэггүй мөнгө юмар яад юм аа ингээл те. Ингээл яваад итэл нөгөө нэг овоо хитэн дүр цуглуулж ирсэн аа. Сэтгэл хөдлөлөөр айгу буруу хөрөнгө оруулалт хийсэн тохиолдлууд нь айгу таарлаад байгаа байхгүй. Өөртөө гүрэлзэж өстой ямар ч хүнтэй уулзахгүй болцохгүй одоо найз нөхөд байхгүй зөвхөн ажиллаа хийгээл тэгэл нэг аргацаасан болж нэг юу интернет хараал те кино үзэл ингээл амьдрал дэсэн хүн жилийн дараа гэд цаа би өөрөө шахны гэд машин одончдаг ч юм гээд айгу буруу хөрөнгө оруулалт хийдэг бүх байгаа мөнгөөр. Төрөний нөгөө хадгалж ирсэн бөөнөр нүрээд дуусчихдагтай яг тэр. Тэгэхээр энд нөгөө стресс гэдэг нэг юм хүний одоо амьдралын хэм маяг байхгүй. Тэгэхээр амьдралын хэм маягийн зарим нэг юм боомдох тусмаа буцаага тэр
тэлнэ тий бүр ингээд нэг усыг ингээд нэглээ ингээд бүр боож байгаа тэгээд нэг задлахаар бүр ингээд зад авдагтай адилхан л гэсэн л үг юм байна л да. Яг одоо физикл дээр тайлбарлал тэрнтэй яг адилхан болох магадaltaй. Зөвхөн нэг дэх аюул нь ярьж байгаа шүү. Хоёр дахь нь болохоор би бол тэгж харж байна. Энэ бол зөв том зургаараа харах хэрэгтэй л дээ. Том зургаараа гэдэг нь бүхэл хүмүүсийн ихнэрүүд бүгдээрээ л одоо жишээлбэл гоё сайхан тий бодог шун хэрэглэх найс нөхдөйгөө уулзах тэгээс нэг дэлгүүр ороод дуртай юм хаяа авчдаг гэдэг юм тий. Ингээд ингээ яриад идэг. Гэтэл сүүлд нэг энэ Хонконгийн галзуу баячууд гэж нэвтрүүлэг үзэж байхад тэнд болохоор ядуу хүмүүс нь жишээлбэл баячуудын орлогын хоорондох ялгаа нь юм гэсэн чинь ядуучдын орлогоос баячуудын орлого нь 40 дахин их гэж. 40 дахин их. Юу гэсэн үг гэхээр өнөөдөр бүгд Монголоор болгоё. 800 мянган төгрөгийн цалинтай хүнийг 40-оор үржүүлэх юм бол 32 сая төгрөг. Тийм байна. Сард тэгтэл нэг нь 32 сая төгрөг авдаг хүн, нөгөөх нь 800 мянган төгрөг авдаг хүн. Тэгэхээр энэ хоёрын хувьд яг адилхан хүмүүс. Яг адилхан хүмүүс. Нэг нь хоёулаа 30 настай хүмүүс. Тэгэхээр одоо ингэж бодоод байгаа байхгүй. Барьцах гээд байгаа байхгүй. 32 сая төгрөгийн сарын орлоготой тэрний төлөө өөрөө маш их хөдөлмөрлсөн, золиос гаргасан, тэ өөрийгөө хөгжүүлсэн, тэ энэ хоёрын гүйцэтгэл нь өөр байхгүй да. Энэ нэг нь ацтаатай биш байхгүй. Нөгөөх нь болохоор хөдөлмөрлөх хэрэгцээ байгаа байхгүй. Гэтэл харин яг адилхан амьдрах гэж барьцах боломж байхгүй. Энэ хоёрын хувьд бол нэлээд хэдэн жилийн зайтай явж байгаа байхгүй. Хөгжлийн хувьд, орлогын бүтээмжийн хувьд энэ төр. Би ч бол 3 жилийн өмнө бол би яг одоо эхнэрээ ингээд одоо юу гэдгийг те гоо сайханд орлох хэрэгтэй юм байна. Уучлаарай би тийм яг хоёул 3 жилийн өмнө ирсэн бол би шууд ойлгохгүй байхсан. Үгүй амьдрал хэцүү шүү дээ. Юу гоо сайхан маа. Өнөөдөр болохоор би тийш хөрөнгө оруулалт хийх тухай боддог болоод эхэлж байгаа юм. Яг л танаас суур гэр бүлийн хадгаламж, танаа гэр бүлийн суур аюулгүй байдлууд чинь хэр сайжирсан. Танаа орлого хэр нэмэгдсэн гэдэг дээрээс хамаарч тэр хүнд очиж байгаа ноогдлох. Тэр яг бүр баг байх юм бол бүр баг л ноогдлооч гэсэн үг. Тэ? Тэр одоо нэг 100 мянган төгрөгээр хуваагаа хадгалаад үлдсэн мөнгөөрөө за энэ чамд нэг 5 мянган төгрөгтэй 100 цэнгэлтэй зарцуулаарай гэдэгтэй адилхан л байна. Гэтэ яг л баг мөнгө учраас орлого ихсэх юм бол юу ихсэн гэсэн үг тэ. Тэр ерөнхийдөө энэ зүйлийг эхлээ нэг суур нөхцөл байдлаа харахгүйгээр бид нар дандаа ингээд нэг барьцаад байдаг. Тэр хүний ихнэр ингээд ачингуудаа манай орлого ямар байгаа вэ гэдгээ олох хэрэгтэй тий. Тэгэхээр бол эхний ээлжинд бол зарим юмныг ингээд арай өөр арга замаар гэх юм уу та одоо хэрэглээг нь хангах хэрэгтэй болоод гэж боддоо шүү дээ. Тэгэхээр юу юм бэ те? Ерөөсөө хүн хэрэглээндээ жишээ нь би хадгаламжгүй ээжиж миний олж ирж байгаа орлогоч гэдэг юм одоо ингээд энэ амьдралдаа дөнгөж хүрээд одоо наан цаана гэд явж ич те. Дөнгөж энэ амьдралыг босгоод одоо юу гэдэг ингээд нэг санхүүгийн хувьд ч тэр юмны хувьд хөлөө олох гээд явж байхад тэрний хажуугаар байхгүй хахад хит их өөрийнхөө хэрэглээнээс давсан хэрэглээний мөнгийг одоо ч магадгүй ихнэрүүд нэхэд ч юм уу те би ингэн тийм үнэтэй тийм салонд оронч гэдэг юм уу те тэр хүүхний ата авцсан ийм ориг цүнхийг би аавч гэдэг юм уу. Тэгтэл тэр хүний амьдралын орлого төвшин яг тэр хүнийх шиг очоогүй байхад тэрнтэй барьцаж яг тийм авах гэдэг бол энэ шаардлага байхгүй. Тэгэхээр тийм юм авдаг болдог, тийм гоо сайхны хэрэглээгээ хэрэгэлдэг болдог хэмжээндээ ирэхийн тулд магадгүй нөхөр орлого олж ирж байгаа бол эхнэр ч гэсэн яг тэрнтэй адилхан сахилга баттай хадгаламжинд нь одоо юу гэдэг чи хадгаламжтай штэ гэж хэрэлдээл тэрийг авч үрэх гээд байх биш. Адилхан сахилга баттай ингээл яваал хуваахын хуваахт нь ингээл яваад байх юм бол орж ирсэн орлого нь ингээд зүв зохицсон хэрэглээл зохицуулаад байх юм бол магадгүй 3 жилийн дараа 4 жилийн дараа тэр хоёрын хадгаламж юмнууд бүгд ингээд нэг баттай суурьтай болцсон хойно бол одоо даваа нөгөө эхнэрт зарцуулагдах мөнгө, эхнэрийн хэрэглэх мөнгө одоо нэмэгдэх нь шүү дээ, тэ. Тэгэхэд ирэхээрээ одоо нөгөө 3 жилийн өмнө авна гэж хэлсэн юмыг одоо нэгсний тэр эмэгтэй хүн төвчээртэй байж нөхрийнхөө олж ирсэн орлогыг хадгаламжийг одоо ингээд төвчээртэй үнэлж одоо хүлээсний эцэст магадгүй 3-4 жилийн дараа эмэгтэй тэр хүн шагналаа авах нь шүү дээ, тэ. Би сая өнгөрсөн хугацаанд их нэртэй тэр нэлээд сайн төвчээртэй байж хадгалсан учраас төрс өдрөөр нь гоё бэлэг ирмэлцдэг. Заримдаа бичээлүүд би ингээд мөнгө өгөөд за чи энийг өөрийнхөө зарцуул. Одоо тайлгнах хэрэггүй. Яг тэр ингээд юм болгон тайлгнах гэдэг. Тэгэхээр ингээд нөгөө нэг хитрхи одоо би мөнгөний чинь буруу зарцуулчихгүй гэж санаа зовдогтой байж магадгүй гэж би болгоомжилж байгаа учраас
Энэ бол чиний хэрэглэх тий. Тэгээ би сая нэг хэсэг ажил хийлгээд одоо юу гэдэг нөгөө нэг хүүхэд харж байгаа гэхээсээ илүүтэйгээр давхар нэг сошиал дээр ажил хийлгэнгээ цалиу өгч бас үзсэн. Өөрийнхөө нэг юм групп дээр. Гэх мэтлэнгээр нөгөө нэг юм хүн юм хийж ингэж мөнгөний үнцнээ мэдэрч яхах нь илүү үнцэнтэй хаа гэдэг мэдрэмж өгөх. Тэгэхээр надаас гуйж аваагүй гэдэг мэдрэмж нь аягүй чухал. Надаас гуйгаал надад нэг юм хайртай болохоор ингэж өгүүлээд байгаа ч юм шиг тийм бишэр. Яг юм бодиттой би хийсэн, би нэг бүтээсэн тий. Миний ур чадвар хүнлэгж байна. Тэр нь илүү нөгөө тэр хүнд өөрт нь аягүй тийм аз жаргалтай, илүү гоё мэдрэмж авна. Тэгвэл хитрхийн нөгөө хүнд ингээл мөнгө ингээл өгөөд байх нь хайр гэдэг нэрэнд ор байгаад байгач гэсэн нөгөө талдаа нөгөө хүн ингээд нэг юм би ингээд юм сул дорой юм шиг санагдаад байна гэдэг юм бэл. Тийм сул дорой юм шиг. Ах ёстой юм шиг. Эсвэл нөгөөдхөөс нөө гуйгаад байгаа юм шиг. Өөд нь хүрэхгүй болчихлоор гим хийцэн юм шиг нэг өгөөд байгаа мөнгийг нь буруу зарцуулсан юм шиг. Ингээд нэг юм яриад дит юм байл. Санхүүгээ яг нөхрөөсөө хараат гэлээ. Тийм би бол 3 зүйлийн талаар алхам гэж орж байна. Нэг нь болохоор би өөр дээр тэгж орж байна. Хадгаламж бол намайг хүмүүжүүлж байгаа. Хадгалах тусмаа би багыг хэрэглэн яаж хүрэх вэ гэдэг энэ даалгавар те энэ сургууль сурч байна. Би хадгаламжаас мөнгөний үнцний талаар ойлголт ингээл юм болж байна. Тэг би тэрийг ойлгож авч байгаа учраас тэр дасгалыг би хийж байгаа учраас би илүү сайн ойлгож авна шүү дээ. Тэгээд тэрийг би их нэртэ үлгэрлэж байгаа байхгүй. Тэгэхээр гэр бүлд өөрөө түрүүний хоёулаа асуулт руу буцахад хэн төсөө барих юм бэ гэхээр хэн илүү энэ одоо асуудлыг ойлгохын тулд ирмэлцэл хурдан суралцах чадвартай энэ талын ойлголтыг илүү хүндрээр ойлгож явах илүү хурдан суралцах юм тий. Хоёул туршаад хоёулаа тусдаа тесттэй үзсэн ч болно тэр хамаагүй. Хэн орлого олж байгаа гэдгээс үл хамааран. Тэгэхээр ингээд нэг өөрөө хадгалаад тэрийг нөгөө чи хэлэхлээр үрчих гээд байх юм бол одоо тий бити хэлээл гэдэг дүр. Хэлэхлээр ямар асуудал үүсдэг юм гэхээр ер нь бол эхнэр нөхөр хоёр чинь хоёулаа байдгүй шүү дээ. Тэрний эргэн тойронд найз нөхөө тамаатан садан ээж аваад зөрөндөө хүн байгаа. Тэнгуутаал одоо хоёулахнаа ингээд айгуу сайхан юм ярьжсэн цаашгаа ээж автаа ч юм уу дүүдээ очиод хэлсэн байдаг байхгүй. Нөгөөд бол нэ та ингээд агаагаас гуугаад тий ихчээс гуйгаад эсвэл хүчийн хүргнээс нэг удаа тий гэл ингээл эхэлдэг байхгүй. Тэгэхээр тэр гэр бүлийн санхүүг 80,000 амт мэдчихэж байгаа байхгүй. Тэгэхээр хин илүү их одоо жишээлбэл зовоохгүйгээр гэж байгаа. Эн чинь муухай гэж хүмүүс хараад байдаг. Чамайг зовоохгүйгээр би амьдралаа дааж яах гэсэн үг байхгүй. Тэгвэл хоёулаа бүр эцсийн дүн дээр нэг юм асуулт нэрч. Гэр бүл ямар нэгэн байдлаар хоёулаа бүх санхүүгээ харж исэн. Тэгээ хоёулаа бүр ярилцаад төхрөд үрээд дууссан. Нэг юм болохгүй болоод. За одоо танах тарахад ингээд гэр мэр ингээд сайхан ингээд тогтчихсон. Баах хоёулаа мэдж байгаа. Бүгдийг мэдж. Ямар ч нууц мултаас байхгүй. Тэгээ нэг гэж юм байхгүй. Хэрүүл нэг гэж юм байхгүй те. Гол нь хоёулаа зөвшөөрсөн. Хоёулаа гар хэсэг зурцсан. Гинт маш том асуудал үүсээд гинт одоо битэрт мөнгө хэрэгтэй болоод те. Ингээд нэг юм болъё. Мэдхгүй. Тэгээд тэр одоо хам атан садан ч юм уу эсвэл гэр бүл дотор ч юм уу эсвэл нэг юм мөнгөний л асуудал үүслээ. Энэ үед одоо яана л гэж шүү дээ. Хоёул өрцсөн юм чи. Гэтэл арай илүү ухаалаг нь нууцаар хадгалсан байгаа учраас түүнийг арга мухарцсан үед хайртай хүнд би чамааг ингээд чамд хэлэхгүйгээр бас ингээд өөрөөсөө шнуугаад ингээд мөнгө хадгалж ийсэн юм аа. Хоёул энэ хүн бэрхшээлийг даван гараа. Бид нар ийм л юм яриад байгаа. Давхар бодол гэдэг ийм л юм. Тэрнээс шүүл ерөөсөө нэг нууцаар офшор данстай байгаа нэг ганцаар аз жаргалтай амьдрах гэдэг тухай ойлголт биш. Тэр ингээд нэг тэр асуудлын цаана бэлэн байж ах баггүй юу? Хоёрын бодож байгаа төсөөлж байгаа тэрнээс ч цаана асуудал үүсч магадгүй л гэдэг л юм яригч байгаа. Тэр асуудал тэр эрсдлийн өмнө бэлэн байх. Тэгтээ хамгийн гол нь магадгүй тэр эрсдэл тэр асуудлын өмнө бэлэн байна гэдэг нь одоо нэг талаа хоёулаа хамтдаа бүх юм нийл байх биш тий. Шаардлагатай үед бол энийг зүгээр яг нуух хэрэгтэй юм бол нуух хэрэгтэй байна. Тэгтээ нуулаа гэд энэ маань өөрөө нөгөө нэг юм нэг тийм буруу зүйл бол биш. Яг манайхан зүгээр яг нэг сонсохтой ч юм уу харахтаа нууж байгаа нь өөрөө буруу тий ил байдгүй. Инхээр гэр бүлийн хувьд одоо нэгнээсээ юм нуuna гэдэг бол одоо өстой гэр бүлийн бат бөх байдал биш мэж гэдэг юм уу гэдэг асуудал үүсгэж. Тэгтээ миний бодлоор бол хайр бол өөр тий. Хайр одоо сэтгэл гэдэг юм өөр. Санхүүгийн байдал, санхүү гэдэг юм маань өөрөө маш юм чухал өөр сэдв байгаад байна тий. Тэгэнгუთ би зүгээр нэг ийм юм бодсон. Одоо чинь баян хүн байдаг тий. Тэгэнгუთ одоо баячууд гэл одоо яг уу баян хүмүүс гингүүд хадгаламжтай ч баян хүн байдаг, хадгаламжгүй ч баян хүн байдаг тий.
Магадгүй хадгаламжгүй мөхөд айгүй олон хөрөнгөтэй ч юм уу, үйл хөдлөх ч юм уу ингэсэн юм. Гэт тэгсэн мөртлөө эсвэл хадгаламжтай асар их мөнгө хадгалсан бас тийм баян хүмүүс байдаг тий. А тэнгууд одоо чинь ядуу хүмүүс гэдээ одоо ярьж байна тий. Одоо ингээл хоногийн хоолн ч юм уу тий ингээл одоо хүмүүсээс одоо халамжийн мөнгө аваад байж идэг тийм ядуу хүмүүс. Гэтэл ядуу хүмүүс дотор хадгаламжтай ядуу хүн гэж байдгүй юм шиг надад санагдахгүй. А хадгаламжгүй ядуу хүн бол байгаа. Хадгаламжтай ядуу хүн гэж байхгүй. Баян хүн бол хадгаламжтай ч байгаа, хадгаламжгүй ч байгаа. Тэгэхээр би хадгаламжгүй байна гэдэг маань өөрөө мөнгө хадгалдаггүй, хадгаламжгүй байна гэдэг маань өөрөө ерөөсөө хүн ядуу байх одоо нэгсний амьдрал ядуу байхын нэг бас нэг асуудал юм шиг надад санагдсан байхгүй. А тэгэнгүүт зарим хүмүүс одоо юу гэдэг мөнгөтэй бол хинч хадгалж штэ. Тэ мөнгөтэй л байх юм бол хинч хадгалж ийдтэй гэж бодохоос илүү мөнгө олж байгаа үедээ хадгалаа сурчих юм бол тэгэл орж ирсэн орлогыг 50 10 гэхгүй хадгалаа сурчих юм бол энэ өөрөө тэр хүн нэгдүгээрт яг санхүүгийн хувьд амар юм зөв хэрэглээтэй болж байна. Дагаад амьдралын хэм маяг өөрчлөгдөж байна. Ингээд ирэхэр хүн нөгөө нэг хадгаламжтай байгаад ирэхэр л баяжих ихний одоо хамгийн ихний алхам. Бүр амар лаг баян тансаг байх нь юу юм. Тэгтэл нөгөө нэг баян амьдрал гэдэг чинь гэр бүл нь ингээд элэг бүтэнтэй өвчин зовлонгоо тэгээд ямарваа нэг юм санаа зовхгүй сайхан ингээд амьдраад эхлүүл эн чинь тэгээ бас нэг гоё аз жаргал бас нэг баян хэлбэр шүү дээ. Тэгэхээр ерөөсөө миний бодлоор ядуу хүн бол хадгаламжгүй л байд юм байна. А баян хүн бол хадгаламжтай ч байна, хадгаламжгүй ч байна. Тэгэхээр баяжихын тулд ерөөсөө эхлээд өөртөө гоё амьдралаа дээшлүүлэхийн тулд хадгалж эхлэх хэрэгтэй юм байна. А тэгэнгүүт одоо хадгалахын тулд яаж эхлэх вэ гэдгийг л одоо ингээд эхнээс нь шатдараатай явж байна л да тий. Тэгвэл өнөөдөр ерөөсөө хамгийн гол сэдв ерөөсөө гэр бүл хин санхүүгээ барих хэрэгтэй. Эхнэр барих хэрэгтэй юм уу? Нөхөр барих хэрэгтэй юм уу? Эсвэл орлого орж ирээд байгаанд барих хэрэгтэй юм уу? Орлого олохгүй гэртээ байж байгааг барих хэрэгтэй юм уу? Гэдэг дээр нэг юм асуудал угаасаа яригддаг тий. Аюух яригддаг. Тэнгууд яг мөнгөний зүгээр эцсийн дүгнэлт нь эцсийн яг хэлж байгаа дүгнэлт нь ерөөсөө нэг цөөх үгээр за ерөөсөө л инг гэдэг ингээд хэлвэл. Тийм мөнгө чи энийг сонсож байгаа нь эхэл гэж хэлнэ. Тийм яриг сонсож байгаа нь л эхэл. Вау, наачис бас гоё юм байна. Тийм ээ. Яг л төрүүлж асуудлыг олж харж мэдж байгаа нь туршаад үздэг байхгүй. Хадгалаад үзнэ. Хэлэхгүйгээр хийгээд үзнэ. Болох нь үгүй юу? Ингээд тэдний амьдрал дээр өсөлт гарч ийн сайжирч яана гэдэг л асуудал чухал. Ерөөсөө ганц хариултан дээр. Тэрнээс бид нар философтол хин чухал мохол гэдгийг энэ дэлхий дээр одоо эмэгтэйчүүд нь хадгалах нь зөв юм байна гэдгийг олон нийтийн судалгаагаар олж тогтоологсон юм бол байхгүй. Харин тийм ээ. Би сая чамаас за чи тусгачих. Тийм. Тэгэхээр ерөөсөө үзээд аль нэг нь эхэлээ гэдэг дүрмээр л яригдана гэсэн үг. Нөгөө талаар гэх юм бол хоёлаасаа ингээ баян хүмүүс ядуу хүмүүсийн тухай ярьж штэ. Баяжчаад тэрийг бол мэдчихэд бол би хэлнэ. Тэгэхээр би баяж байгаа учраас мэдэхгүй байгаа. Хоёр. Тэгэхээр нөгөө нэг бид нар нөгөө нэг ингээл баян хүмүүс тийм ядуу хүмүүс тийм яг хоо ер нь ингээ нэг юм онгой байдаг штэ. Эсэн зүйл хатаж өгөх гээд явж исэн чинь бурхантай таалтаад нэг юм дэнлүүнээс гараад ирдэг. Би өөртөө хатаж өглөө. Тэгээ яамаар. Оби ингээд хурдхан шиг л нэг юм устай газар очимаар байсан. Тэгээ яваач гээд. Бүр хурдаач юм тэг гүүгээч гээд. Болгоны бурхантай тарчлаа гэдэг чинь. Яг энэ зүгээр нэг юм онгой юм шиг боловч яг өндөр рил бодит амьдрал энэ л байгаа байхгүй. Чи хэрвээ сайхан амьдралаар энэ чиний л асуудал байхгүй. Хүн яг өөрийнхөө тархины хэмжээгээр л бид нар амьдарч байгаа. Ерөөсөө дандаа нэг юм гомдол нэхэж биш. Чи яг өөрөө хөдөлмөрлөн, чи яг өөрөө өсгөж хөгжүүлнэ. Тэрээс бүх юм ингээд чиний өгөгдөл чи хэцүү байж магадгүй. Айгүй нөгөө нэг арай өөр гараанаас гарсан байж магадгүй. Нэлээд хэцүү амьдралаас гарсан байж магадгүй. Гэтэл дүрм чи мөнгөтэйгөө зөв харьцах хэрэгтэй. Чи багыг олдог гэсэн ч гэсэн цаашаа хийдэг л байх хэрэгтэй. Тэгээ багаас чи дээшилж болно. Ихээс унж бас болно. Түрүүний нөгөө нэг хөрөнгөтэй мөртлөө одоо байшинтай тий. Мөнгөтэй. Тэгтээ мөнгөгүй гэдэг хүмүүстэй. Тэр тийм хүмүүс бол маш хурдан хунана гэж би унсан тохиолдлуудыг нэлээд харж байсан. Юу гэхээр бэлэн мөнгөгүй хүн ямар асуудалтай байдаг гэхээр бэлэн мөнгө гинт хэрэгтэй болсон үед хөрөнгөө маш өндөр хүүтэй зээл дээр тавиад хөрөнгөө тэр зээлийн хүнд идүүлээд явуулдаг алддаг ийм сул талтай байдаг. Тэгэхээр хөрөнгө мөнгө хоёрыг ингээ баланслах одоо баланслын тухай ярьдаг байхгүй юу? Хөрөнгөөр нь байлга, мөнгөөр нь байлга. Баланслах гэдэг байхгүй юу? Хэрвээ чиний хадгаламж тэгэхээр одоо би жижигэд маш энгийн зориг хэрвээ зориг бодоод байвал маш энгийнээр хэлье. Жишээлбэл танаа
одоо байр, чиний хөрөнгө хоёрын байр байна те. За хэд вэ? 200 сая. Хэд вэ? Багцаа дундчил. За нэг тийм 200. За 200 сая. 200. Чи 100 сая хадгаламжтай байх хэвээр багтаа. Хөрөнгөөс үл хөрөнгөөс гадна уу? Тийм хөрөнгөнийхөө 50% тэнцэх хэмжээний баланс ирж байна. Хэрвээ тийм биш байвал чиний хөрөнгө ер нь бол чиний хөрөнгийг хэн нэгэн мөнгө хөдөлгөгч авахд эмзэг сэдв дээр байна гэсэн үг. Асуудал үүсгэхэд чи маш урттай мөнгө хайна. Яаралтай чамд 30 сая төгрөг хэрэгтэй болно. Энэ үед чи байшин газарах гэдэг амжихгүй. Яг л хөрөнгөний нэг сул тал нь өөрөө буцаа гүйлгэнд орох чадвараараа хамгийн удаан байдаг. Харин яг ингээд хүнээ хүлээгээл сайн зараа тавьж иж маш тайван нөхцөл хөрөнгө 200 сая барьж авна. Бүр 250 сая ч болж магадгүй. Хөрөнгө өөрөө тогтмол ханшаа өсөж идэг давуу талтай боловч борлогдох чанараараа хамгийн муу зүйл байхгүй. Богт талах шиг биш байхгүй. Агтал чамд яаралтай 30 сая хэрэгтэй, яаралтай 50 сая хэрэгтэй гэдэг үед бол за өстө байраад ламбард нь тавиад авчаа гэл ингээд аваад 30 сая жин хүүн 8-аас 10% алуулаад эхэлдэг байхгүй. Тэрийг төлж чадахгүй болохоор заа гэдэг ингээд хөрөнгө маш олон хөрөнгө алж байгаа хүмүүс байна. Би сүүл надад бүр 300 сая одоо юутай өртөө сард 8 сая хүү төлдөг ихчдөө ирж ирсэн. Юунаас ихэлсэн гэж? Тэр хоёр баян уу баян байхгүй. Тэр хоёр нэг юм том 400 саяын үнэлгээний юм хашаа байшин газар тэр дэлгүүртэй байхгүй. 400 сая. Тэгээ юунаас ихэлсэн бэ гэхээр тэр дэлгүүр нь дампуурсан юм бэл. Нэг барааны 20-30 сая хэрэгтэй байсан юм бэл. Тэрийг л ах зээлсэн юм бэл. Эхлэн тэр ус ингэ бодоо. Тийм юмнаас ихсэн. Тэр барааны эргэлтийн 30 сая төгрөг шатангууд тэрийг нь гэлс олж өгөх гээд нөгөө нэг л юм боддог. Бид хоёрт ийм том байшин байгаа юм чи 400 сая. Энийг тавиал зэлэл, энийг тавиал. Тэгээ тэрийг нь тэгж явсараа 300 сая. Одоо тэгээ нэг юм дахиад итгэдэг. Энийг зарчвал нөгөө нэг юм өгч ин гэж явсараад жил 2 жил. Зүгээр нөгөөдгөө ч зарж амжаагүй тэгсэн мөртөө тэрийн өрн бүүм 300 сая болсон. Одоо тэгэхээр хөрөнгөтэй баячуудын тухай яриа яг ийм жишээ дээр. Тэгэхээр ерөөсөл энэ юм байна. Чи мөнгө олж чадах боломж чамд байна тий олж болж байна. Тэгтээ чи тэрийг зөв зарцуулж, зөв тооцоолж одоо ингээд нэг юм эрсдэл энэ бүхнийг ингээд сурж ихнээсээ зөв харьцаж мэдэж авахгүй бол чи дараа нь 1000 хөрөнгөтэй болоод чи өрөнд орж өтөнд өргөх боломж байна. Инганхнаасаа зөв системтэй одоо хэлээд байгаа тэр баланс юм аа ингээд эхнээс нь зөв бариад зөвл явах юм бол чи дараа нь хичнээн хөрөнгөтэй болж болно, ямар ч эрсдэл гарч болно, тэрний өмнө чи даваад гарах юм ухааныг аргыг багаас нь ингээд сурсаргаад сүүлдээ энэ чинь хөвшил болоод дадал болцсон. Тэгээд ямар ч асуудалгүй ингээд гарчих боломж бол байна гэж хэлэх гээд байна тий. Тэгэд одоо түрүүн яг одоо гэр бүл дээр хоёлаа хэн санхугаа барих вэ гэдэг асуулт тий. Хэн илүү их одоо хайрлахыг хүсэж чинь тэр нь илүү сайн төвчээртэйгээр санхугаа барих хэрэгтэй ах гэж бодож байгаа. Жишээлбэл одоо за би бол одоо жишээлбэл их нэртэй бол хайртай, чи ч гэсэн их нэртэй хайртай. Гэтэ хэн илүү их бэлэн бэ гэдэг асуултыг хүн тавих хэрэгтэй байна. Асуудал үүсгэхэд бэлэн үү гэдэг юм. Тэгэхээр хайр бол өөрөө өнөөдөр өдөр болгон өгч байгаа тэр одоо бэлэг юм уу эсвэл маа чи ингээ үрээ гэж өгч байгаа мөнгнөөс илүүтэйгээр зүгээр би яг бодтой жишээ ярихад манай одоо жишээлбэл гэр бүл хадамталд ингээд ямар нэгэн тийм хүнд өвчлөлүүд үүсээд жишээнүүд ирж байна тий. Гэхдээ одоо энэ бол арай гайг болоод явж байна л та. Эмчилгээ энэ хийгдэ. Тэрэн дээр ингээд бүгд ингээ хамаацаас мөнгө цуглуулна. Өөдөр бид нар мөнгө өгч чадах хэмжээнд байгаа байхгүй. Яагаад гэвэл тэр эмчилгээ хэлэхэд нэг л юм хэрэгтэй. Хин хайртай вэ гэдэг асуулт бүгд л хайртай. Бүх хүүхдүүд нь хайртай. Бүх л одоо хүргэн мөрөөд нь хайртай. Аав ээжтэй. Гэхдээ хин яг тэр одоо эмчилгээний тариаг нь авах хэрэгтэй байна. Тэр зарах мөнгө. Энэ аягүй чухал байхгүй юу? Тэгэхээр бид нар илүү одоо жишээлбэл богино хугацаанд өөрийгөө сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр түрүү яриад байгаа тэр би их нэрээ чанартайгаар гоё боддог болгомоор. Хариулт нэр байхгүй. Би их нэрээ чанартайгаар гоё тийм ингээл гавчганаалтай амар үнэтэй гутал авцаа одоо тэгэд хоолны мөнгөний асуудал ярьдаг биш. Одоо ингээд яг гутлаа яг өөрийнхөө 6 цэнгэлгийн дансаар гутлаа авдаг байлгамаар. Бид нар юуны төлөө яваад байгаа юм бэ? Тэрний төлөө яваа. Тэр тийм дэвшил рүү л явах гээд үзээд байгаа.
бүгдээрээ гоё машин хэрэгэлдэг бол бүгдээрээ гоё утас хэрэгэлдэг болно. Тэ бүгдээрээ гоё гадуур найз нартайгаа хамгийн гоё газар очиж уулзаж хавтдаг болно тэ. Тэгэхэд бол тэрийг л тийм л амьдрал руу орохын тулд гэр бүлийнхээ одоогийн санхүүг сонсож байгаа нь эхлэх хэрэгтэй. Хин сайн менеж хийж байгаа нь эхлэх. Хэрвээ чи чадахгүй байх юм бол дараагийнх хүнтэй шилжүүлээд үзэх хэрэгтэй. Туршаад үзэх хэрэгтэй. Тэгээд хэрвээ нөхөр чинь хоёр ингээ хамт мэдээд санхугаа хоёулаа хамт ярилцаад тест бүгдийг хуваалцаад тэ амьдрал чи өсөж гин үгд харах хэрэгтэй. Хэрвээ өсөөг байх юм бол буруу байсан юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Цуг яриад хоёулаа явсан чинь болж ийн. Энэ ер нь бол энэ нь зөв тэр нь буруу гэсэн юм байхгүй. Тэр гэр бүлд аль нь тохироод байгаа тухай яригадаад байна. Харин тийм байна. Яг тийм байна. Ерөөсөө мөнгө олж ирээд байгаа нь заавал санхүүгээ барих хэвээр эсвэл гэртээ сууж байгаа нь яах хэвээр эсвэл эмэгтэй хүн учраас барих хэвээр эрэгтэй хүн учраас барих хэвээр гэдэг ерөөсөө юм шиг байна. Яг түрүүний чиний хэлж чадэр. Ерөөсөө хамгийн товчхон хариулт. Энийг хэн сонсож байгаа? Гэр бүлийн яг хэн сонсож байгаа? Эхнэрийн сонсоод байгаа мó нөхрийн сонсоод байгаа мó энэ подкастыг. Тэр л ерөөсөө яагаад гэвэл тэр энэнийг сонсож байгаа хүн санхүүгээ зүв байлгачмаар, юм хадгалчмаар мөнгө одоо манай гэрт ингээд ингэх хэрэгтэй гэж тэр нэг дотор нэг юм бодол байсан учраас магадгүй подкастыг сонсож эхэлж штэ. Тэгэхээр сонсож эхэлж байна гэдэг чинь сонсоогүй хүнээсээ илүү ганц нэг арга одоо энэ сурчлаа штэ. Яаж дансаа хуваах, хадгалах юм байх хэвээр. Тэгэн гот одоо хэрэглээний дансандаа үлдэгдэл байх хэвээр гэдэг юм энгийн шинүүдийг сурчлаа штэ. Тэгэхээр эн чинь нөгөө энэ хүн гэр бүлийн хин сонсож байгаа. Тэр хүн өөрөө санхүүгээ дэвшлүүлэх гэж зориод штэ. Тэгэхээр давай. Одоо тэнгууд магадгүй одоо ингээд жишээ за манай эхнэр энийг бас сонсож байна. За би өөрөө орж ингээ хамт сурж байна. Магадгүй бид хоёр хоёлаа хийгээд үзье. Хоёлаа ингээд хадгаламж ингээд үзье. Үнэхээр дээшлэхгүй байвал за би авъя ч гэдэг юм. Эсвэл чи аваач гэдэг юм. Аль нэгээр нь ингээд тэгэнгүүт миний хувьд болохоор за би эхнэртэйгээ гэр бүл болсноосоо хойш ерөнхийдөө л яг би одоо ингээд дандаа санхүүгээ ингээд зохицуултыг хийгээл те олж ирж байгаа орлого эхнэрийн орлогын инчтэр ч юм уу ингээд хийж үзэж явсан. Гэхдээ бид хоёрын амьдрал бас яг тийм амар уруудаач гэдэг юм уу нэг хэвэндээ байгаад байгаа юм байхгүй. Хөөх ингээд баг багаар ахиал байна. Гэхдээ нэг алдаа нь энэ хооронд бүр илүү ахих боломж байсан уу байсан. Гэтэ тэгж ахаагүй. Яагаад гэхээр би хэдий санхүүгээ зохицуулж хуваарлтаа хийж байгаа ч гэсэн надад алдаа байсан байгаа байхгүй. Би хадгаламжаа үрсэн байна. Хадгаламжиндаа дүрмтэй хандаагүй байна те. Зүгээр орж ирсэн орлогоо юунд үрснээ ч мэдэхгүй бас ингэж үрсэн байна. Тэгэхээр дараагийн хувьд одоо өмнө нь ингэж зохицуулаад бас нэг хөөрхөн ингэж агчижсэн юм чинь одоо дахиад хурдцтай дахиад бүр илүү баталгаатай болохын тулд одоо энэ сурсан аргаараа яваад үзье. Тэ? Тэгээд дараа нь үр дүнгээ харъя. Гэдэг бодол одоо бол надад бол зүгээр төрж байна. Тий. Туршаалбал ер нь одоо ингээд одоо сонсож байгаа хүмүүс хэрэгжүүлээд үз. Заавал одоо жишээлбэл ингэж болно шүү дээ. Одоо жижиг болохоор ингээд би ингээд санхугаа бариад явж гинэ гэж ингээд ярьж байгаа ч гэсэн одоо танаа хүн подкастыг сонсоод чамд хэлэхгүйгээр дансаа барьж болох байхгүй юу? Хэлэхгүйгээр гэдэг нь чи барьж байгаа юм шиг санагдуулаад л өөрөө дансаа цаана хадгалж иж болно гэсэн. Тий. Эн чинь бол тийм тохиролцоол тий. За чи за тгийм гээл тий. Тэгэл гарын хөслөхөлөөсөг зураал тавга мом байхгүй шүү дээ. Эн чинь ерөөсөө хин илүү ухаалаг ажиллаж гин тэр нь амьдралаа татхад нөгөөдөгтөө нөлөөлөх байхгүй. Жишээлбэл тарган байх юм бол боо юм болох байхгүй яг үнэ ихнэр. Одоо би тэгээ би зүгээр өөрөө хоолны дэглэм барьсан чи ихнэр дойроо турцсан байхгүй. Нэг гүийг харахад бас. Тийм амар тарган байгаа ч гэсэн хоолн дээр анхаарат эхэлсэн. Тэгэхээр хүн ингэдэг үлгэрлэл авдаг юм бэл. Хамгийн сайн хүнд хилдэг хэл үг бол үлгэрлэл. Найз нартай суугаал ингээд хичээл заклаар бүтдэггүй шүү дээ. За болоо мөнгө чи одоо манус одоо юм ярина гэж үү. Байнгын доошоо дээшээ татна. Тэгэхээр би нэг ингээл нэг юм мөнгө төгрөгөөр өөр байгаа санхүү дээр ингээл хэлэхлээр чи яг яагаад тах. Одоо тэр анхаарлын татаж эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ чинь бол үлгэрлэл үүсгэж байгаа юм. Олон би хинтээ тэмцэх гэдэг тэд нар заах гэдэг тэр төвлөрөхөөс илүү би өөрөө яаж учраа олох тэр илүү ач холбогдол гэдэг байхгүй. Тэрнээс манай гэр бүлийн хэн санхугаа барих вэ гэдэг дээр ач холбогдлохын оронд би өөрөө өөрийнхөө асуудлаар ажиглаад байхгүй. Түрүүний 700 мянган төгрөгөө яагаад өрчүү? Тэгэхээр дансны суурь 100 мянга өсөх хэрэгтэй. Яг энэ дээр одоо ач холбогдлох фокус өгөх юм чинь энэ байхгүй. Тэгээ ерөөсөө энэ дээрээс эхэлнэ. Энэ чинь болоод байвал чи ингээд гэр бүлийнхаа санхүүг сайжруулах суурьчин сайжирч байна. Ерөөсөө нэг ийм л ойлголтыг л хүмүүст л одоо санал болгоод. Чи
өөрөөсөө эхэлнэ. Аха. Тэ. Тэрнээс шүүл ингээд эхнэрээ яг нөхрөө сайжруулж байгаа. Тэгээд үргэлгэн хүний тухай нэг юм яриа. Би угаасаа үргэлгэн учраас гэл тэ. Харин тий угаасаа тийм хүмүүс. Би өөртөө мөнгө хадгалж чаддгүй. Би ч амар үргэлгэн. Та түрүүний найз чи хүртэлтэй би ингээд үргэлгэн учраас эхнэртээ өгч юм ач гэж байна тэ. Яагаад үргэлгэн гэдэг дүгнэлтэнд хүрч байгаа тэ гэдэг юм. Ер нь одоо жишээлбэл үргэлгэн учраас гэдэг шиг чи нэгэнт ингээ аа болцсон хүүхдтэй болцсон. Би өстаа бич чадахгүй юм бэл гэсэн байх уу? Айгу утгагүй гоос юу яриад байгаа. Та одоо ингээ төрт хүүгч төрцтэй. Аав л байна. Тэр хүн өмнө аа байж үзээгүй тэг аа болсон. Тэгэхээр сурдаг шүү дээ. Аа бол сурдаг шүү. 4 метр. Бүх хүн тийм. Би ч гэсэн амар үргэлгэн. Тэг миний үргэлгэн зан юугаар илэрж байгаа гэдгийг би дахиад хэлье. Би өмнө бол амар үргэлгэн гэдэг нь харагцсан маавал хэрэглээл нэг л амьдарч байна. Сайхан амьдарна. Тэг бага мөнгөөрөө бээжн рүү найз нартгаа аялал, зээл тавьж аялал. Яад юм. Бага юм тавиад телевиз авчи. Телевиз аваад. Юусоо тийм. Тэг өнөөдөр бага мөнгөөрөө дараагийн мөнгө ороод ирэх юм чинь сайхан хоолнд орчих. Тэг найзраа дайлчих. Сэтгэлээрээ найз нь. Яг л тийм л байсан. Бүр нэг 10 жил явсан. Тэг би өөртөө дүгнэлт тавьчихсан. Би угаасаа үргэлгэн хүн. Над чи ингээ мөнгө багаар цуглал би ёстой тийм төрлийн хүн биш гэж шиг хаанаас өөрөө төрлийг олоод тарцсан юм бүр төрөл ангилал үүсгээд би яг тэгээ явж. Одоо тийм яриг сонсохлоор яг өөрийгөө хараддаг байхгүй. Хүмүүсийн яриг сонсох. Тэгэхээр тэр үргэлгэн хүн гэдэг зүйл бол зүгээр чи өнгөрсөн хугацаанд мөнгө олоод тэр мөнгөө хадгалахын оронд нөгөө 90 тойрныхаа бага хүмүүсийн нөлөөлөлт автаа ч юм уу цаацаагаас сэтгэл зүгээр юмд ханддаг ч юм уу те ингээ үрцсэн нэлээд удаан хугацаанд амьдрч нэг айхтар тийм сүрхий дээшлэг үуч гисэн доошоо унчаагүй тэг гаццсан тэрнгээр ингээ хүн яваад тахлаар сүулдэ тэрэндээ тасдаг юм бэл. Югс үгээр одоо өртөө явсаар байгаа шүү дээ. Би нэг өөр юмар тайлбарлая. Өртөө явж жагаад өргөө болохоор нэх гоё болно бүр ингээл нууруунд дээрээс ингээ ачаа авсан юм шиг бүр ингээ агаар өөр амьсгалаад байгаа юм шиг. Сар болгоны ингээл нэг амт тулахгүй тийм. Юу ч байхгүй. Тэгтээ юу тэгэд 2 сарын дараа юу санаанд ордог гэж хэлэх үү? Нэг өртөө баймаар санагдчих. Яг өртөө амьдрал нь 20 жил. Өргөө амьдрал нь 2 сар واخхой юу? Зүгээр нэг тэгэд ингээд гижигддэг. Угаасаа л төлжил байсан шүү дээ. Би өмнө төлж чадчих байсан юм чи одоо яа тийм ингээд. Тэг бүр тэгж ярьжсэн ч юм байсан. Би ингээд өртөө байхлаа тэрийг төлөх гэж өөрийгөө илүү шахаж би. Би бас яг тийм сонсч байсан. Тийм бүр тэгж хэлдэг. Тэгээ бүр тэрийг зөвшөөрсөн. Тэр өргүүч байж чадхаа байлцсан. Зарим нь болохоор бүр өргөө явсараа бүр ингээд өрнөөс бүр үхтлээ байдаг. Жог өөр болохоор бүр ингээд сүнсэн зайлах гэж юм шаадаг. Им эмгэгийн хэмжээнд. Тэгэхээр одоо юу хэлээд байна гэхэлэр яг тэр шиг өөр ингээд нүг явсараад үргэлгэн гэдэг юм дүгнэлтэнд хүрэхээс өөр аргагүй болгоод болтлоо амьдрсан л хүн байхгүй. Зүгээр тэгж хэргэлсэн, зарцуулсан арай өөрөөр хийх гээд ганц нэг удаа үдсэн чинь чадаагүй. Тэгснээ бүр нөө тарган бүр ингээд тарганаар үлдсэн хүмүүс байдэн шүү дээ. Өөр манай найз хурж ирээд гисэн шүү дээ. Энэ бол гейм шиг хэлэх. Бүр дэлхийн байгаль ертөнцийн хууль юм шиг ярьж байгаа юм байна. Энэ гейм юм шиг үлээ. Би нөгөө юу амар би усул ууж байгаа ухааны юм байна. Би юу ч эзэн нөгөө таргалдаг төрлийн хүн гэдэг. Бүр тэр бүр дасан цогцоод. Тэр энэ нь болохоор үгүй эн чинь чи яг л биологи амтан шүү дээ. Тэр бид нар нөгөө хүлэн зөвшөөрнө гэдэг нэг юм барахгүй байгаа зүйлээ тархинда стресс болгохгүй нь хүлэн зөвшөөрнө гэдэг юмруу оруулах гэдэг шүү. Гэтэ чи өөрчлөгдөн. Зүгээр хадгалаад саяны аргаар туршаад жигээтэй магадгүй түрүүний 40% хийгээд эхэлнэ. Тэгтээ яг дараагийн зовлон эхэлнэ шүү дээ. Яг мөнгө дууссан 700 дуусцаатай ингээд түр аваад. Яг тэгж бодсон. Тэнгүүд ерөөсөө за өнөөдрийн 90 дугаарын яг эцэст нь одоо ингээд дүгнээд хэлэхэд те. За миний дараагийн даалгавар бол хэрэглээнийхээ дансанд хэрэглээнийхээ дансны доод цорыг 100 мянган төгрөгтөр заавал барьж сурах хэрэгтэй. Барьж сурах юм байна. За магадгүй за одоо би дараагийн одоо ингээл орлого одоо за яг ингээл дараагийн 7 хоногт уулзталтай би юм ингээл орлого цалин олох бах. За олохгүй ч байсан би яг ингээл нэг болгоод тэгтэл яг одоо 100 мянган төгрөгнөөс дээш гарахгүй яг одоо ингээл надад орж ирсэн нэг 100 мянган төгрөг байл гэж бодъё л да. Тэ нэг орлогоор ирсэн 100 мянга. За яг нэг 200 мянга гэж бод. За 200 мянгаас 40% нэг хадгаламж руугаа хийчлээ. Тэгээд ингэсэн чи 100 үлдсэн. Тэгээ нөгөө бүр өндрөөр эхлэх хэрэггүй. Энд чинь нөгөө нэг чиний эхний зорилго байхгүй. Ер нь 100 мянга болтол нь тэгээ 20 мянгаас эхлээд 30 мянгаар хөвж болно. Эхлэн штэ чи. Тэгэл тэг явсаргаал 100 мянгаыг easy болгочихж байгаа байхгүй. Чи өсөн штэ. Одоо болохоор чи нэг мөр шууд пар хитл 100 мянгаыг
үүсгэн тэлэр нэг Би одоо юу гэдэг нэг 150 мянган төгрөгтэй байснаа 40 мянган биш ээ 70 мянгаыг нь юу хийгээд хадгаламж руу хийгээд үлдсэн хэдлээ дахиад нэг 80 мянган төгрөг. Тэгсэн чи 20 мянга дотоо наасан. Тэгсэн чи одоо хэрэглэх гэсэн чи те суур маань бүр хүрээгүй байгаад ингэж болохгүй. Яг наадах ч яарна ойлгохгүй. Яг одоо би яг гараад л одоо баг шаналх гэдэг заа яах вэ гэдэг. Тийм ээ. Ер нь тэгэл эн чин дадал дуршил болж эхэлж байгаа юм чин. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс ч гэсэн те заавал 100 биш. Магадгүй олсон орлогоноос 40% яарна. Ямар ч үсэн хэрэглээнийхээ дансанд суур нөгөө гэрэл асаадаг те дансны гэрлийг асааж идэг нэг тэр үнэлгээгээ тавьчих. Гал хамгаалагчд болно гэсэн. Тийм гал хамгаалагчд болчих. Тэр нь 20 ч үж болно, 30 ч үж болно, 50 ч үж болно. Тэгэхээр би дараагийн гэрийн даалгаварт бол ийм хийх юм байна. Тэгээд өнөөдрийн сэдв бол угаасаа яг гэр бүлийн дансыг хэн барих нь зүйтэй юм бэ гэдэг тэр эхнэр юм уу нөхөр юм уу гэлээ. Тэгээд яг эндээс ер нь хөлөө миний хувьд яг ойлгож авсан одоо би дүгэлтэй хэлээд хэлээ та тий зөв юм ойлгосон юм уу? Ер нь бол нэгдүгээрт гэр бүлийн дансыг хэн зөв зохистой одоо хэрэглэхийг хүсэж байгаа хин хэрэглээнийхээ одоо хин гэр бүлийнхээ данс тооцоог зөв байлгахыг хүснэ хин илүү амьдралаа дээшлүүлэхийг хүсэж байгаа мэдээж гэр бүл хоёулаа л хүсэж байгаа гэхдээ хин энэ алхмыг хийж эхэлж байгаа хин энэ подкастыг сонсож байгаа тэр хүн зүгээр эхлээд туршаад үз хийгээд үз тэ тэгээс эмхтэй эрхтэй гэдэг хүүс ялгахгүй тэнд боловсрал ялгахгүй орлого олж ирж байгаа үрж байгаа даа биш тэ хин энийг хийхийг хүсэж байгаа хин энэ подкастыг сонсож байгаа ингэж байгаа тэр хүн эхлээд хийгээд үз гэхдээ их нэртэй нөхөртөө мэддэгдэх адабгүй мэддэгдэхгүйгээр ч байсан зүгээр өөртөө л хийгээд үзээд те тэгээд дараа нь магадгүй би түрүүний хэлснээр манай ихнэр хадгаламж гаргаад ирвэл нэр би одоо бол баярлна ямар мондөг юм бэ те тийш талархаж чи надаа хэлэхгүй нууж исэн юм гэхээс илүү би бол одоо бүр ямар мондөг юм бэ баг би бол чи яах гэж одоо надаа хэлж байгаа наатаа дахиад нуугаал яваад байхгүй яасан те хит хүрхийн чи бүр үзэхгүй байсан гэж хэлмээр санагдаж байгаа байхгүй тэгээ нөгөө талаар одоо түрүүний нэг гоё яриа нь гадаадууд жишээ нь гэрте хүүхдээ харж байгаа хүн тэр үний цалин гэж одоо хүүхд харсан нь өөрөө энэ нөгөө нийгмийн юм хийх ёстой юм биш бас энэ ажил гэж үзээр ингээд нэгдэг гэдэг шиг магадгүй нөхөр нь эхнэрийн ч юм уу ингээд тэр ажлыг хийж байгаа эхнэртэй нөхөртөө бас тэр нэг юм үрлэх хэмжээний бас нэг юм гаргаад өгч те олж иж байгаа орлогоосоо хуваагаад за энэ миний хань цалин шүү гэдээ өгч идэг. Тэгээд цаашаа хадгалахаа бол хийхгүй ингээд сайхан хадгалж идэг. Тэгээд өөрөө хэрэглээгээ ингээд зохицуулж идэг. Хөөгдөг. Ийм хэмжээнд яваад суралцаад хийгээд үз тэ. Магадгүй дахиад ямар үр дүн гарахыг тэгэл өөрөөсөө одоо тэгэл хийгээл харгах тэ. Төлөвлөхөөс илүү туршиж үзээд үр дүнгийн хуваалцна гэдэг нь хамгийн гоё хэсэг байдаг. Одоо ийм болчвол гоё доо тэ гэж ярихаас илүү Хүшивэр ийм болчлоо ч гэж ярих хоёр чинь тийс өөр юм байна л да. Тэгээ яг тэрнтэй адилханаар одоо жишээлбэл дандаа ингэж асуудаг хүмүүс үгүй. Тэгээ одоо жишээлбэл нөхөртөө хэлэхгүйгээр хадгалж исэн чинь баригчвал яах вэ? Бөөн хэрүүл гээл. Төсөөл дандаа төсөөлийн юм бодоод байна. Тэгээ би одоо хэлэхгүй явсан. Тэгээ манайх ингээ амар хэрүүл болсон гэвэл үгүй. Яг түрүүний хэлжсэн шиг чи би баярлна гэдэг шиг манайх амар баярлсан. Юунд баярлсан гэж өнгөрсөн зууны манайх одоо ковид мовид болоод ингээд хил хаагдцсан. Аялал хийх болсон. Манай хамаатнуудаар бүгдээрээ завхан аавын төрсөн нутагт буцааж аавыг аваачсан. Тэр үед би аяллахаа данснаас мөнгө гаргаад тэр ингэж явсан. Ямар ч зовлонгүй. Эхнэр санаа зовхгүй. Чи ингэж баярлж байгаа байхгүй. Яана энэ мөнгөийг хэрэг хаанаас зохицуулж байгаа юм бэ? Би энэ аяллаа данстай штэ. Вау тэ. Би ингэж нэг юм санаа амар тайван тэ. Бүр санаа зовхгүй яг гоё аялж ирж байна. Өө яг би яг $1000 гаргасан юм чи. Тэр $1000 орчин Монголд ч бол тэр чинь 3 сая төгрөгөөр хасаг аял. Тэр машины бензин би зарим ахаа машин энэ бензин тэрийг хийгээд бас зарим нь аав ээжэд их нэртэй за энийг чи ингээд өөрөө ягаад аав ээжэд өгөх юм ин өөрөө энэ тэр. Яг би тэр нь төсөвлөсөн мөнгөө хэрэглүүлж байгаа байхгүй. Тэр ингээд нэг хүнд бол ингээд заавал хилээл. Тэгхгүйгээр дараа нь тэгэхээр ингээд бодод яг тэр аяллаас манайх нэг юм сурсан баг чиж би бас нөгөө талаа бод. Хүн ингээд хадгалчих юм бол дараа нь ямар нэг юм гоё юм үйл явдлыг амар сэтгэл хангалуун хийх юм. Гоёор мэдрэх юм. Тий амар гоёор мэдрэх. Зовхгүйгээр гэдэг юм харж байгаа. Тэгээ ч нөгөө талаар би эхнэрээ амар тийм сүүлийн үед айхтар тийм шунал мунлаа барьж сурж яана гэдэг амар харж байгаа. Тиймэрхүү тийм дэлгүүр ороод нэг амар тийм авъя гэж тогтолж моглохоо би нэг болцсон юм байлээ шүү дээ. Энэ нь бол тийм сайн зүйл муу зүйл гэхээс илүүтэйгээр
Хуучин ба зүгээр догтлол хэрэгтэй хэрэггүйг мэдхгүйгээр ингэж нөгөө ханддаг байсан бол одоо нөгөө нэг яг өөрөө юу хүсэж байгаагаа ойлгоод тэгээ надад яг юу хэрэгтэй вэ гэдгийг мэдрээд тэгээ янз янзын гялгар юмд нэг ахтар хуурдах нь багасаад гол нь тэр чинь мөнгөтэй мөртлөө тэгж чадна гэдэг нь сайн чанар л та. Мөнгөгүйгээр зүгээр ингээд гой санагдахгүй нэгдэг бол нэг тийм жүжиг л байх л гэж боддоо шүү дээ. Авахгүй ч байхгүй юм чинь. Угаасаа юу хүсэж байхгүй юм чинь. Маш сонирхолтой сэдвийг хоёлоо өндлөө шүү дээ. Тэглээ. За тэг ямар ч байсан сонсож байгаа хүмүүс эхний дугаарыг сонсоод яг үргэлжлээд хоёр дахь дугаарыг сонсож байгаа хүмүүс бол бүр маш их баярлалаа те. Хамтдаа гоё суралцаад явж гин. Тэгээд энээс илүү цаашаа сонирхолтой зүйлүүдийг ярих болно. Тэгээд яг хамт ингээ хэрэгжүүлж байгаа хүмүүс маш их баярлалаа. Ямар ч байсан өнөөдрийн дугаар маш их өрөөгөжиг өгж байгаа гэж бодож байна. Маш хэрэгтэй зүйлүүдийг ярьсан гэж бодож байна. Тэгээд баярлалаа. Өнгөнд баярлалаа. За баярлалаа. Тэгээд дараагийн даалгаврыг жижиг бас биелүүлээд баснага доод сурыг үсгэж байх. Маань сонсогчдоо үсгэж байх. Энэ удаагийн мөнгөний подкаст жижигтэй ярилцлагын сэдв маань бол гэр бүлийн өрхийн санхүүг хэн нь барих вэ гэдэг дээр та хариулт багч гэсэн олж авсан байх гэж бодож байна. Гэтэ бас жижигийн бас даалгаврын биелэлтийг хараад би бол гайхлаа. Вау. За амжилт жижиг дараагийн нэвтрүүлэг дээр хоёулаа үзье. За тэгээ баярлалаа.